Боловсрал гэдэг өргөн хүрээтэй сэдвийг ярихаасаа өмнө бас яамных нь хариуцлагатай албан тушаалтад оролцож байгаагийн хувьар та боловсролын салбарт ямар шинжилгээ хийгдэх талаараа хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө Монгол хэл уран зохиолын хичээлийг хаснаа гэдэг мэдээлэл хийсэн шүү дээ. Тэрнээс болоод нэлээд шууган болж байсныг санаж байна л да. Яг яагаад ийм хариуцлагагүй мэдээлэл хийсэн бэ? Тэгэхээр Монгол хэл уран зохиолын хичээл хаслаа гэдэг мэдээ явсан. Энэ нь тухайн сэтгүүлчийн болоод тухайн телевизийн хүмүүсийн хариуцлагагүй байдал бас тодорхой хэмжээний мэдээллийн зөрүүтэй байдлаас хамаарат монтаж буруу явагдсан байна. Тэгэхээр үнэхээр насан баяр гэдэг хувь хүнээрээ хүрсэн бол тодорхой хэмжээгээр энэ хүн зөв буруу ярьсан гэдэг харах боловч яг боловсрол соёл шинжлэх ухааны яамны барьж байгаа бодлого өөрөө зөв Монгол хүүхд хөтөлбөрийнхөө хүрээнд Монгол хэл соёлоо хамгийн чухал тавьж байгаа ийм байр суурьтай байтал яг энэ мэдээ буруу хүрсэн учраас би хүссэн үсээгүй төрийн бодлого нь зөв байсан уу яг юу байсан бэ гэдгийг тодруулах зорилготойгоор бол шүүхэд хандсан. Шүүх өөрөө энэ Монгол хэл уран зохиолын хичээлийг хасах биш харин энэ тухай чухал ач холбогдол нэмсэн тухай мэдээ байсан байна, яриа байсан байна гэдэг бол тогтоосон. Тэгэхээр яг энэ үед хүн болгон буруутгаж ирсэн, элдвэр хэлж ирсэн. Надад амаргүй байсан бол амаргүй байсан. Хэвлэр утсан шүү дээ. Амаргүй байсан. Гэхдээ яг энэ үед бол миний хамгийн их олж харсан даваа тал боломжтой байсан хэр Монгол хүн болгон хэл соёлынхоо төлөө үнэхээр сэтгэлтэй ханддаг юм. Үнэхээр тэр бүхэн хүндэтгэлтэй ханддаг юм байна гэдэг олж харсан. Боловсролын яам гэдэг бол буруу нэр томьёо гэж би боддоо. Ер нь боловсрол гэгэрэл хоёрын аль нь ядчил нөө бодлого тодорхойлох түвшнийх нь яамных нь зөв нэршил байвал болох юм. Гэгэрхэн зүйтэй шүү. Хүн гэгэрэхгүйгээр боловсрохгүй байх гэж бодоод байгаа юм. Сэтгэлгээний шинжилгээ гэсэн үг гэгээр нэгдэг чинь. Хуучин ардыг гэгэрүүлнэ гэж байсан. Энэ бол их зөв нэр томьёо. Яагаад гэвэл хүнийг хүн болгодог юм бол гэгэрүүлэх асуудал. Би хэлж шít. Боловсролын дээд хэлбэрийг гэгэрэлд очих гэж хэлнэ шít. Гэгэрэл төрлөө гэж хэлнэ шít. Одоо номтой лам нарын бол шагшаа байдгийг сахиад хоосон чанарт бүрэн шилжсэн үе бол гэгэрэл төрлөө гэж хэлнэ шít. Тэгэхээр чин гэгэрэл гэдэг чинь бол боловсролын эцсийн үр дүн баг. Оргил үр дүн баг. Яагаад тэр нэрлэж болдог? Оргил үр дүнгийн гэгэрэл яам гэж байхад яагаад болдог? Би гэгэрэл яам гэдэг үг дуртай. Тэгэхээр боловсрол гэдэг үгийн утгыг маш олон славар толь бичгээс хайж үзлээ. Тэгэхээр боловсрол гэдгээ бол бид нар яаж томьёолж ирсэн Багцлж ойлгуул одоо эрдэм мэдлэгийн цогцол гэсэн үг юм да. Боловсрол гэдэг бол эрдэм мэдлийн цогц юм а гэсэн л томьёол гарч ирээд байлээ. Тэгэхээр мэдлэг олгох тийм үе шатуудыг боловсрал гинэ гэсэн тийм нэлийн бүдүүн томьёогоор томьёолол ирж л дээ. Үгийнх нь язгуур шинж нь юуг илэрхийлж байгаа ингээд бас толь бичгээс сөхөд харахаар боловсрох үйл явцыг хэлнэ гэсэн нэг тодорхойлт гараад ирчихэж байгаа. Ерөөсөө өөрөө хийж чаддаг юмтай хүн боловсролтой байх гэж бодоод байгаа юм шүү дээ. Боловсролын дотор соёл байна уу? Соёлын дотор нь боловсрал байна уу гэдээ ингээд аваад үзэх юм бол таны асуугаад байгаа тэр асуулт руу явахд нэлийн төхөмтэй байж магадгүй. Жишээлбэл хэл гэдэг асуудал байна. Тэгэхээр хэл олсон бол гал олсноос дутуугүй юм авчирчээ хүн төрлөختөнд гэж. Тэгэхээр хэл бол өөрөө соёлын зүйл. Соёл гэдэг дотор бол одоо зан заншилтай холбоотой, ёс журамтай холбоотой, хэлтэй холбоотой, урлагтай холбоотой, хүний сэтгэн бодохтой холбоотой, бүтээгтэй холбоотой. Байгалийн бүтээгдсэн тэр төгс бүтээгдэхүүнийг бол соёлд хамааруулах боломж бол байхгүй. Тийм учраас бусад бүх хүний бүтээсэн зүйлүүд бол соёлын зүйл байна л гэж ойлгож байна. Тийм учраас байшин барилга, машин техник, компьютер, утас одоо юу гэдэг бүгд соёлын зүйл юм байна. Энэ дотор л боловсрал гэдэг юм багтж байдаг юм байна гэсэн нэг ийм ойлголт. Хүн төрлөختөн олж авсан мэдлэгээ хойч үедээ уламжлуулах үйл явцаас боловсрал ба түүнийг олгох арга зүй буюу сурган хүмүүжүүлэх ухаан хоорондоо харилцсан уялдаатай хөгжижээ. Монголчууд Европод ном хэвлэхээс 200 жилийн өмнө номыг барлан хэвлэж байсан төдийгүй Хувилай хаан 1271 онд анхны дээд сургууль, 1275 онд анхны шинжлэх ухааны академийн шинжтэй институцийг үүсгэсэн бол мөнх хаан Евклидийн геометрийн уг их зохиолыг монгол хэл дээр орчуулан судалж байв.
1650 онд Британийн нэрт математикч одон орон судлаач Джон Грэвис өрөндийнхний тооцооллын аргаас маш өндөр түвшинд илүү наривчлалтай тооцон бодож үйлдсэн Тэнгэрийн оддын масштаб зургийг олж үзээд хачирхан гайхаж хэвлүүлэн тараажээ. Гэтэл уг астрономийн масштабыг 200 жилийн өмнө монголчууд үйлдэж тараан түгээснийг Европын эрдэмтэд сүүлд мэдээд бүрээр гайхшаа барж байлаа. Энэ түүхэн баримтууд буюу өрөнд орны мэдлэг соёлын солилцоог эхлүүлсэн Pax Mongolica нь хүн төрөлхтний хөгжил дэвшилд инновац буюу мэдлэгийг солилцсон түгээх 90 үе байсныг гэрчилдэг. Гэвч мэдлэгийг түгээж явсан монголчууд бууран доройтож орчин үеийн боловсрол шинжлэх ухааны үр шимээр аж үйлдвэрдсэн орнуудаас суралцах хэрэгцээ шаардлага тулгарсан байдаг. 1913 онд Монгол улсын ерөнхий сайд Намнан Сүрэн, гадаад яамны сайд Ханддорж Вангийн санаачлах зүтгэлээр хаант Орос улсад 13 хүүхдийг суралцуулахаар илгээж байсан юм. Энэ нь орчин үеийн мэдлэг боловсролд суралцах эхний оролдлого байлаа. Эдгээр хүүхдүүд дунд хожим Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулсан төрийн нэрт зүтгэлтэн хорлоогийн чой болсон байсан юм. Удаах оролдлого нь 1926 онд хийгдсэн юм. Ардыг гэгэрүүлэх яамны сайд Эрдэнэ Батхан нарын шинжлэгчид Герман, Францад 35 хүүхдийг суралцуулахаар явуулсан нь хожим 20 дугаар зууны Монголын нийгэм, улс төрийг шинчилсэн эцэд болсон юм. Гэвч дараа нь түүхийн тодорхой нөхцөл байдлаас шалтгаалж ардын засгаас зөвхөн зөвлөлт холбоотулсад өөрсдийн бэлтгэл хүчин суралцуулж байх шийдвэрийг гаргав. Анхны энэ 126 оюутнуудаас Юмжаагийн Зэдэнбал, Бямбын Эренчин нарын төр, нийгэм, шинжлэх ухааны зүтгэлтнүүд олноор төрөн гарсан. Ерөөсөө бид нар тийм ээ Оросын школоор хойш үе бэлдэж ирсэн. Одоо энэ цаг үе яг энэ бол үүргээ гүйцэтгсэн. Тийм ээ? Тухайн цаг үеийг юм. Тухайн цаг үед үүргээ гүйцэтгээд тэр Оросын одоо школоор бэлтгэсэн тэр үеийн улсууд манай одоо улс орныг авч явж шít. Тэгэхээр ер нь бидний үеийнхэн болоод манай энэ ах нарт шийдвэр гаргах чадвар бол байдгүй юм байна үндсэндээ. Шийдвэр гаргаж байгаагүй ч юм байна. Багш юу гэж хэлнэ вэ? Тэрэнд л хариулдаг. Багш өөрөө конспект үлдэж ийн гэдэг номноос одоо конспектаа хуулаад бичдэг. Нөгөө хуулсан юм аа хуулсан бэлдсэн конспектаа хүүхдэд бичүүлдэг. Хүүхэд бичиж авсан юм эргүүлээд багш ярьдаг. Ийм итгэхгүй тийм одоо систем байсан шүү дээ. Боловсролын тогтолцоо бол буюу энэ боловсрол өөрчлөгдөхгүйгээр шийдвэр гаргадаг ард түмэн гарч ирэхгүй бол энэ Монгол бол ирээдүйд их бүрхэг харагдаж байгаа юм л. Нөгөөх Оросын академик сургалтын чиглэлтэй сургалтыг бид нэр барьж ирсэн. Тэгэл дэ хүүхдүүд чинь ингээл бүх шинжлэх ухааны үндэс үз төгсөн тийм үү? Маш хэцүү. Академик шинж чанартай хэд онолцсон. Математикч бэлдэх гээд байгаа юм шиг, химичд бэлдэх гээд байгаа юм шиг, биологчд бэлдэх гээд байгаа юм шиг тийм одоо сургууль байлаа шүү дээ. Тийм ээ? Тэгэр зэрэг хүүхэд яаж ийнэ гэхээр хит хүүхдийн өөрийнх нь одоо даах тийм ээ? Тэр чадвараас давсан. Өөрийнх нь хэр хэмжээнээс хэтэрсэн ийм ачаал өгдөг. Онолцсон сургуульд байсан. Энээс болоод хүүхдүүд ихэнх хүүхдүүд дундч хүүхдүүд бий болсон. Нэг хоёр хүүхд нэг ангид нэг хоёр хүүхдэл байдаг. Бус нь түүнээс уулдаг. Тийм ээ? Улсын шалгалт өгөх болохоор улсын комисс ирдэг. Сургуулийн одоо багш нар өдөртгөд нийлж хагаад тэн дотроос тийм ээ? Материал шалгалтын материалыг гаргаад тэгээ хэсэг багш нэг ангид орчоод тэрийг бодоод буцааж оруулаад ийм маягаар одоо хүүхдүүдэд төгсгдөг. Ингэж бие биенээ хуурсан тийм ээ ийм одоо босрлын тогтолцоо байсан юм аа. Хүүхдэд бүх юмыг олгоно гээл. Бараг л одоо инженер болгох гэл одоо. Тэгэл одоо ер нь нэг хүүхч юм бол 7 хоног 36 цагаас илүү сууж даах ямар ч боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр л за одоо монгол бичгийг ч оруулна, англи хэлийг ч оруулна, физикийг ч оруулна, химийг ч оруулна одоо бүгдийг хамаад нэг хүүхд төр ингээд овоолцдог. Тэгээ нөгөө мөчр гаргаад ингээд овоолцдоггүй. Нөгөө суур нь даахгүй шүү дээ нөгөө мод чинь. Тэгээ ургахаа цаг өнгөрнө. Тэгээ даадаг юм хийхгүй бол болохгүй. Тийм учраас зоригтойгоор миний одоо яриад байгаа тэр монгол хүн технологи хоёроо бариад зоригтойгоор хүүхдүүдийн ачааллыг багасгаад багшийг бэлтгэхдээ жоохон тийм ээж бүрэн хүн бэлтмээр байгаа. Одоо багшийг нэгдүгээр хүн ам цөөтэй манайх. Бас багшийг л тэр цогц болгох талаас их бодоод хичээлүүдийн уялдааг маш сайн уяад физик
өөрөөр хэлбэл физикийн хичээлд хөгжмөөс юу арах юм бэ? Хөгжмөд физикээс юу арах юм бэ? Хэлний хичээлд утга зохиолоос юуг нь авах юм бэ? Хөдөлмөрийн хичээлд дүрслэх урлагаас юуг нь авах юм бэ? Одоо ингэж нэрэл өрсөлдөх чадвартай хүн гаргая гэж байгаа бол жоохон тийм цогц хүний тухай бодмоор байна. Тэгэхээр цогц багшийн тухай бодоод хичээлээ цөөлөөд тэгээд зүтгүүлэхэд бол би гайгүй өрсөлдөх чадвартай хүн гарч ирэх байх гэж бодоод байна. Би бас энэ дээд урсгалын сайд байсан хүн мэднэ. Тэгэхээр зах зээлийн гол юм бол уралдуулна гэдэг байгаа. Тэгэхээр боловсролд бол уралдуулахад хэцүү л дээ. Хэцүү. Тэгэхээр танаа сайдын зөвлөх хийгээд холбогдох яамны мэрэгчлэнүүдтэй уулзж ярилцж байхад бол тодорхойгүй ирээдүйд бэлтгэгдсэн монгол хүнийг боловсруулна гэдэг юм яриад байна л та. Уг нь миний ойлгож байгаагаар глобалчлагдаж байгаа энэ нийгэмд бэлтгэгдсэн монгол хүнийг бэлтгэх нь энэ боловсролын хөтөлбөрийн онцлог давуу тал юм а гэдгээ илэрхийлээд байгаа санаа юм шиг байгаа. Тодорхойгүй ирээдүй гэдэг нь яг юугаа хэлж байна? Одоо жишээлбэл бидний хэрэгжилж ирсэн гар утас яаж өөрчлөгдөд байгаа вэ тийм ээ? Миний гар утсыг аваад ирэх юм уу? Тэ? Сүүлийн 10 жилийн хугацаанд яаж өөрчлөгдөв? Бидний унж байгаа машин яаж өөрчлөгдөж байна? Бидний сууж байгаа энэ сандал яаж өөрчлөгдөж байна? Өмсөж байгаа хувцас яаж өөрчлөгдөж байна гэдэг ингээ харахад бол уламжлалт одоо энэ 30 мянган жилийн түүхийг харахаар хүмүүс нэг 50 амгалан 50 жил амьдарч болдог байсан байна л да. УАЗ 469 машин үйлдвэрлэхээр нэг 50 жилдээ тогтвортой тэр машин зарагддаг. Тэрийг бол өөрчлөөд авах шаардлагагүй. Ийм амьдралын хэв маяг байжээ. Тэрийгээ бол аж үйлдвэрийн одоо явсаар байгаад аж үйлдвэрийн эрен гэж нэрлсэн байна. Гэтэл өнөөдөр яг тодорхой нэг бүтээгдэхүүн тодорхой зах зээл дээр олон жил удаан амьдрах ямар ч болцоог болсон. Ямар ч болцоог болсон. За хүүхдүүд бол байгалийн ухааны хичээл гарцаагүй хэрэгтэй, математик хэрэгтэй, мэдээллийн технологи хэрэгтэй гэл ингээл тус нь хичээлээ заагаад штэ. Гэтэл нөгөө хүүхдтэр асуудал нь яах вэ гэхээр нийлмэл байдлаар тулгарч байгаа хгүй юу? Ирээдүйд. Тодорхойгүй ирээдүй гэдэг нь одоо бидний үед бол нийгмийн өөрчлөлт цаг хугацааны хурд бол их бага байсан шүү дээ. 10 жилийн дараа ямар болохыг бид одоо бас төсөөлж чадахгүй байна. Тэгвэл тэр төсөөлөөгүй ирээдүйд ямар хүн амьдртын гэхээр ямар ч асуудалд тэр асуудлыг судлах, шинжлэх аргатай, сурах арга барилтай, хүнтэй харьцах чадвартай, аливаа эмгчин сэтгэлээсээ их хүсэлтэй, тийм ээ? Ийм хүн бол тэр асуудал нь юу байхаас үл шалтгаалan хүүхдэд бэлтгийа л гэсэн юм санаа. Гэтэл бол бид нар бол манай сургалт бол юу гэж зөвхлээд байна вэ? Бид нар зөвхөн тийм дуулах технологиг л заадаг нэг дуулах ур чадварыг. Гэтэл тэр дуулахын тулд одоо ёслогооноос ахуулаад ч юм уу эсвэл тэр дуулж байгаа хүн чинь тэр одоо юу гэдгийг тэр дуулаад гараад ирэхэд чинь тэр том театрын менежерүүд чинь одоо ингээд гэрээ байгуулахад зогсож хахад тэрнтэй шууд хэл нэвтрэлцэгч хэлний бэлтгэлийн тухай асуудал ч юм уу тэр мэдлэгийг цогцоор нь олох өөрт нь өөрийнх нь амьдралд нь дараа нь хэрэг болох дуучин хүнд ч гэсэн дуулахаас гадна ийм одоо чадварууд байх хэрэгтэй гэдэг имийг л бид нар өхийн тулд л энэ хөтөлбөрийн шинжилтүүдийг одоо хийж ингэж яваа байхгүй. Одоо бол дууны багш хэлний тухай ерөөсөө ойлголт байхгүй. Физикийн тухай юу ч байхгүй. Гэхдээ дуу хөгжим гэдэг чинь тэр чигээр физик шүү дээ. Тэгэхээр физикийн багш дуу хөгжмийн тухай таг байхгүй. Хэлбэлцлэр явдаг, ертөнцийн хуулиар явж байгаа дуу хөгжим чинь тэр шүү дээ. Тэгэхээр дуун дээр нь физикээ хийгээд, физик дээр нь дуугаа хийгээд явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр одоо миний үзүүлэх гэж байгаа нь бол энэ Nokia. Энэ утас бол 2000 оны үед анх гарч ирэхдээ энд камер байна, тийм мессеж бичиж болж байна, дэлгэц байна, утсаар ярьж болж байна. Энэ утас анх гарч ирэхдээ бол 300 орчим доллараар зарагдчихсан. Өнөөдөр энэ утас бол шинээрээ 40,000 төгрөгөөр зарагдаж байгаа. Яагаад тухайн үед 2000 оны үед энэ утас 300 доллар байсан бэ? Энэ үнийг хэн тогтоосон бэ? Тухайн үед. Энийг бол Nokia компани өнөөдөртөө миний үйлдвэрлэсэн утас бол хамгийн ухаантай утас байна гэж үнэ тогтоож бид тэрийг худалдаж авч ирсэн. Гэтэл өнөөдөр чиний одоо барьж байгаа утсыг гаргаад ир. Утсаа орчихсон шүү дээ. Тий. Одоо энэ байна тийм ээ. Энэ. Пад. Apple. Энэ бол өнөөдөр $1000 үнэтэй байна. $1000 үнэтэй. Яагаад энэ сүүлийн үеийн Samsung ч гэдэг юм уу одоо Apple-ийн утаснууд ингээд үн тогтоогоод үнэтэй байгаад байна вэ гэхээр энэ бол хамгийн шин мэдлэг байна. Ухаантай утас, хамгийн ухаантай. Яагаад энэ хямдхан болчих вэ гэхээр ухаан муутай. Яг өнөөдөр бол одоо хамгийн ухаан муутай утас гэж ойлгож байна. Тэгэхээр бол Nokia компани өөрөө технологийн шинжилэл
тэр Nokia компанид ажилладаг инженерүүд өөрчлөгдөхгүй, шинийг сэтгэхгүй, шин одоо давлгаа гаргаж ирэхгүй л бол энэ компани одоо дампуурлын ирмэг дээр очиж байна. Өөрөөр хэлбэл тэр компанид орж ажил хийндээ тэр компани тавьж байгаа шаардлагыг биелүүлнэ гэж исэн хүмүүс тэр ажлын байр байхгүй болчихж байгаа байхгүй, төлөвлөлт байхгүй. Энийгээр явдаг машин гарчлаа. Гэтэл одоо нефтээр хөгжлөө төлөвлөж исэн нефт боловсруулахын чиглэлээр бэлтгэж байгаа залуучууд одоо юу болох вэ? Нэггээр хэлбэл амьдрал их хурдтай өөрчлөгдөж байна. Технологи маш хурдтай өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлт бол цаашаа улам илүү хурдан авах нэ. Энэ хурдыг барьж амьдрч чаддаг ард түмнийг гаргаж ирэх нь чухал юм аа л гэж байна. Мэдлэг гэдэг чинь бол яг хүн болж байгаагийн боловсралтай болж байгаагийн ганцхан өрөөсгөл үзүүлэлт шүү дээ. Тэрнийг хэрхэн ашиглаж чадах потенциал тэр хүнд байгаа шээ. Тийм ээ? Мэдлэгийг. Тэр бусдаас авсан мэдлэг нь хэр өөрт нь хэрэгтэй болох. Ухаан төрхгүй мянган мэдлэг нэмэж савныхаа хэмжээгээр л амьдрын шүү дээ. Тэр мэдлэгийн нийгэм гэдэг бол чи шин мэдлэг тогтоож бусдаа наймаалцаж чадахгүй бол амьдрахгүй нэ л гэж хэлж байгаа юм тий. Ийм л зорилго тавьж суралцах тухай ойлголт руу бид шилжиж байгаа юм л та. Тийм учраас бол энэ за яг үдэ нэг сургууль төгсөе, диплом авъя, дахиад нэг сургууль сурах мэрэгжилтэй болъё. Тэгжэл нэг хүн намайг ажилд авандаа гэж хүлээх боломж байхгүй. Тэгэхээр ийм төвөгтэй үед бидний юм гэж өөрөө хаана байх юм бэ? Тийм ээ? Гар утсыг чи хэрэглэх тутам, мессеж бичих тусам, интернетээр харьцах тусам тэдний чинь тодорхой центэн зөвхөн Америкийн институтэд л бид нэр өөрсдийнхээ сервисийг өгч байгаа. Тэгэхээр бидний юм гэж хаавна. Бид яг ийм ганцхан бидэнд тулгарч байгаа юм биш. Дэлхийн ертөнцид тулгарч байгаа асуудал. Зөвхөн барууных нь эзэд байдаг, бусд нь хэрэглэгчд байдаг. Хятадууч, орсууч адилхан хэрэглэгч, энтхүүч адилхан хэрэглэгч. Яг тэгвэл үнэхээр мөнгө мэдлэгийг дагаж урсдаг болчиход байхгүй юм. Жишээлбэл Шанелийн цүнхийг үйлдвэрлэхэд хэдэн ширхэг хоньны арьс сурах вэ? Тал хоньны арьс сурна. Тал хоньны арьсын үн бол 5,000 төгрөг. Гэтэл Шанелийн цүнхийг одоо хүмүүс хэдээр худалдаж авч байна? 5 сая төгрөгөөр худалдаж авдаг. Худалдааны одоо сүлжээ гэж хуучин бол торгоны зам гэж байлаа тийм ээ. Дээр нь бол одоо баялаг тээдэг дэд бүтц гэж байлаа. Иннээс илүү үн цэнтэй зүйл гараад ирсэн. Тэр нь бол энэ мэдээллийн технологи. Мэдээллийн технологи ямар боломжийг хүн төрөлхтөнд аваад ирвэ гэхээр хүн төрөлхтөнд санал болгож чадах сайн бүтээгдэхүүн гаргаж чадах юм бол чи тэрийг 7 тэрбум хүнд худалдах болцоотой болчлоо гэдгийг хэлж байгаа. Монголын иргэн гэж ярихаас илүү дэлхийн иргэн. Манай дэлхийн одоо ах асуудлууд бол нийтлэг глобал шинжтэй болж хувирч байна. Өнөөдөр Монгол улсын шинжилгээ ухааны технологийн их сургууль сурч төгсөж байгаа инженер, Америкийн нэгдсэн улсын Массачусетийн технологийн институтыг одоо төгсөөд гарч байгаа инженер, Японд Токиогийн технологийн институтыг төгсөөд гарч байгаа инженер, энэ бол үндсэндээ зарчмын ялгаагүй байх хэрэгтэй болж хувирч байна. Ерөөсөө энд төгсөөд гарсан инженер бол энэ дэлхийн бөмбөрцгийн хаанччууд ажиллах чадвартай инженер байх хэрэгтэй. Ингэж байж одоо энэ дэлхийн иргэн, дэлхийн түвшний инженер гэдэг ийм зүйл рүү явахаас өөр аргагүй болж байна. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр ажилгууд л маш их байна гэж энэ өндөр хүчлтэй орнуудад. За тэгтэл нэг талд ажлын байр маш хэрэгтэй байна. Юу хэрэгтэй байна гэхээр нөгөө олон шинжилгээ ухааны олон чадварын уулзвар дээр асуудлыг шийддэг хүн л хэрэгтэй байна. Манай Японд хүмүүс суралцаж бэлтгэгдсэн чиглэлээрээ биш, өөр салбар чиглэлээр ажиллаж амьдралаа залгуулах төдийгүй тухайн салбартаа бүр амжилт гаргаж байгаа нь боловсролын салбарын нэг судлуучтай асуудал болоод байна. Энэ байдал Японд төдийгүй олон улсын хэмжээнд нийтлэг болоод байгаа сонирхолтой үзэгдэл юм. Тиймээс боловсрол олгохдоо суралцсан зүйлсээ амьдралд хэрэглэх мэдрэмж, амьдрах чадвартай болгохыг чухалчлах хандлага бий боллоо. Тэгэхээр нэг хэсэг бол бид нар дипломтой бол боловсралтай болчлоо гэж ойлгодог үе олон байсан. Гэтэл бодит амьдрал дээр бол энэ нөрөөсгөл ойлголт юм а гэдэг нь олон жишгээр харагдаад эхэллээ. Хуучин бол уламжлалт том корпорацууд, уламжлалт том компаниуд хийдэг гэдэг ойлголт байсан бол одоо хэн ч хийж болно. Тэр байтугай энэ их олон сайн технологи гаргаж ирж байгаа хүмүүс дотор сургууль соёл төгсөөгүй хүмүүсийн орон зай улам нэмэгдэж байгаа. Хамгийн сүүлийн интернетийн худалдааны Alibaba гэдэг компани, Хятадын Ма гэдэг тэр бол электроникийн инженер биш. Эдийн засагч биш. Тэр бол зүгээр л англи хэлний багш залуу. Тэгээд тэр Ма гэдэг нөхөр Alibaba гэдэг компани айзуудтайгаа хамтарч байгуулаад тэр Alibaba гэдэг компаниараа Хятадын бүх худалдааг
тэр интернетийн худалдааг зах зээлийг эзлээд дараа нь дэрэн технологийн компани болоод одоо сая өнгөрсөн жил Америкийн зах зээл дээр Nasdaq дээр 170 тэрбум долларын үнэ хүрлээ шүү дээ. А гэтэл маа бол 3 жилийн өмнө компанийнхаа 30%-ийг 1 тэрбум доллар орчимд л үнэлж зарж байсан. Тэгэхээр тодорхойлж болж байна уу? 3 жилийн дараа компани 170 тэрбумын үнэ хүрж шүү дээ. Үйлдвэрлэл шал өөр болчихлоо шүү дээ. Одоо энэ аягийг заавал том үйлдвэр байгуулж хийх шаардлагагүй болсон. 3D принтерийн жоохон машин тавиад болоо. Ингээл та нэрээ бичээ хийж болно. Ингээд энэ бол ингээд үндсэндээ үйлдвэрлэл гэдэг зүйлийг ингээд нэг ганц технологи өөрчилчихэж байна. Тэрэн шиг ангаахыг одоо генийн судалгаа бол ангаахыг бүтэн өөрчилнө. Бүх монголчуудын генийн судалгаа хийгээ бүх генийг нь тодорхойлчих. Бид нар хэдэн наснда яаж хавдраар өвчлөх вэ? Ямар өвчин тусах вэ? Бүгд тодорхой гараад ирнэ. Тэгэхээр ангаах өөр болох нь шүү дээ. Бүх хүнд аспирин уу гэхэ болох нь шүү дээ. Бүх хүнд парацетамол бичих байх болох нь шүү дээ. Арай өөрөөр сэтгэдэг ард түмнийг маш богино хугацаанд гаргаж ирээд Ямар ард түмэн? өөрөөр сэтгэдэг. Ойлгож байна. Үзсэн киногоо дуурайж хийдэг биш. Кино үзчихэд энэ кино Хиний ард түмэн байх юм? Монголын ард түмнийг хэлээд нь шүү дээ. Би чи Монголын боловсролын сайдын байгуулсан. Монгол хүн байна гэдэг чинь монголоор сэтгэдэг. Монгол зан саншилтай, Монгол ах үйтэй ийм байх ёстой шүү дээ. Тэр монголоор сэтгэх гэдэг чинь их гоё юм байна шүү дээ. За монголчууд бол хүүхдээ одоо гидсэн долдсон хойно морин хуур дартдаг байсан. Уул бараадуулж хүүхдээ төрүүлдэг байсан. Энэ нь яаж байгаа юм бэ гэхтээ зэрэг тэр уулын эрчим хүч тэр одоо хүүхдэд шингэнэ гэж үздэг монгол философи байжээ. За тэгээд дараа нь яадаг вэ? Төрснийхэн дараа бүүвэн дуу гэдэг нь гайхамшигтай юм байсан. Одоо тэр баг. Дараа нь ингээд ягаад эрэхтэн зэрэг монгол үлгэр гэж нэг гоё юм байсан. Үлгэрээр хүмүүжүүлдэг. Үлгэрээр боловсрал олгодог байсан. Гэхдээ зэрэг энэ уламжлалыг бол боловсролын тогтолцоонд би хадгалаасай. Монгол бол том үндэстэн биш. Өөрөөр хэлбэл бусдын соёлын бүсэлтэнд орсон үндэстэн. Сүүлчийн арал мэт үлдэж байгаа сүүлчийн магикан шиг тийм үж соёл. Тэгэхээр тэр их том дарангуйлал хар аяндач гэдэг юм уу эсвэл тулгалтаар шиг юм орж ирж байгаа. Энэ том соёлыг сөрж өөрийн үлдсэн юм яаж ашигладаг юм бэ? Бид үнэхээр дэлхий дээр бий болсон боловсролын тодорхой тогтолцоог ингээд авчих юм бол энэ дотор өөрийн одоо удаан хугацаанд өдөө хүртэл тэгээд ирсэн бусдаа энэ зэрэг зүйлэгч хэмжээний гаргаа тавьчих хэмжээний тэр үнэт зүйлс маань яаж тээгдэх юм бэ? Яаж дотор нь шингэж явах юм бэ? Яаж шинжилэл өөрчлөлт нөгөөх одоо уламжлал шинжилэл гэдэг зүйлийн харьцаа ямар байх юм бэ гэдэг асуудал. Тэгэхээр бид нар жижиг үндэстэн том соёлын одоо бүрхөвчөнд ор байж байгаа болвол бид нар үндэсний соёл уламжлалынхаа талаар илүү хүчин чармаалт бусдаас гаргаж ид тэр жижигийнх чинь тэр том бүрхөвчөнд дотор тогтно. Би бол боловсролын тухайд бол юу гэж ойлгож байгааг гэвэл ерөөсөн монголчуудын тухайд хоёр л асуудал байгаа гэж бодож байна. Нэг нь бол монгол хүн ерөөсөө Монгол алдаж болохгүй. Хэрвээ нэр Монгол улс байна гэж үзэх юм бол Монгол алдаж болохгүй. А нөгөөх нь технологиос хосорч болохгүй. Энэ хоёр л асуудал байна. А бусад нь бол онцгой асуудал биш. Индианчууд, аборигенууд бол технологиос хоцорсноос болсон шүү дээ энэ явж. Баахан буутай улсууд ус сонгоцоор ингээд яваад атсан. Эдний чинь бараг тэнгэртэй хэлээ залхаач гэсэн чинь залхаад өөдөөс нь буудаад Галландд ч үлээ эрхчлээний арлыг $28 ч үлээ ямар санд зааж явах. Технологиос хоцорсон. Бүх уламжлал соёл байсан уу байсан, бяр чадал байсан уу байсан. Тэгэхээр бид нар чинь тэр нэгдүгээр технологийн асуудал, нөгөө талаар тэр үзэл санааны нэгдлийн асуудал байна шүү дээ. Жишээ нь гэх юм л да. Ерөөсөө одоо ингээд талцаад байна бид нар. Баруун аймгийнхан одоо өндөр гигэн гэхлээр ерөөс үзэж чадахгүй юм. А зүүн талын аймгийнх нь төв аймгийнх нь болохоор галдан бошгот гэхлээр өөр тоохчгүй. Гэл ингээл ер нь тэр өндөр гигэн ч урагч шүү дээ. Тэр галдан бошгот ч хожигдсон байхгүй юу? Гэл ингээд яриад. Тэгээ хүн болгон дотроо бодоод байна. Энэ их Монгол улсыг байх болж явсан гэл. Дотор хүн болгон бодоод тэгэх юм бол мундаг аа л гэдэг.
Гэхдээ саяхны нэг хоёр зүтгэлтэн Монголон гэсэн хоёр зүтгэлтнийг нийлүүлж чадахгүй үзэл санааны нэгдэлгүй байж хизээ их Монгол улсаа байгуулах юм. Одоо хизээ тэгээд эсвэл нэг өөр Монголыг авчираад зодчихно. Тэг хизээ одоо тэр их Монгол улсаа байгуулах гээд байгаа юм. Яах гээд байгаа юм. Өнөөдөр тэхгүй хүн бий болгоё гэж боловсруулалтын тогтолцоогоор тэхгүй хүн бий болгоё. Тэгвэл тэр өндөр гигэн гэдэг юм уу зан базар гэдэг хүний нэрийг хэддгээр ангид хүүхдэд анхудаа хэлдэг. Тэр галдан бошгот гэдгийг хэддгээр ангид хэлэх ёстой юм. 10 дугаар анги төгсөхдөө дүрслэх урлагийн хичээлээр зан базар гэдэг уран барилгачийн зураачийн юмыг үзээд дуусах юм бол тэгвэл дахиад нэг асуудал болно шүү дээ. Тэгэхээр энэ үндэсний энэ үзэл санааны нягтралыг бий болгохын тулд боловсролд хамгийн анхаарах зүйл бол тэр ямар сургалтын гадны технологи гэхээс өмнө энэ уламжлалт зүйлүүд өөрөөр хэлбэл Монгол хүн бий болгоход ямар зүйлүүдийг хэдэн насанд нь цэцэрлэгийн насанд нь Чингис гэдэг үгийг сонсох ёстой юм уу? Хаана хэдий сонсох ёстой юм гэдгийг одоо босгож авах ёстой. Тэгэхээр одоо юу юм хэрэгтэй юм бэ гэхээр хүн чанартай сайн хүн болох тал нь нэгдүгээрт бэлдэх. Нөгөөх нь орчин үеийн технологи сэтгэхгүй бусдтай харьцдаг арга хэв маягт сурах. Энэ нь бусдыг хоолборлол гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл одоо манайхан ч юм болохоор Япон хүн бол ямар ч технологи хөгжөөд ямар ч их одоо мэдлэгийг хүн төрөлхтний одоо энэ технологийн үнэт зүйлийг өөртөө шингээсэн ч гэсэн Япон хүн Япон хэвээр байгаа. Бидний энэ сүүлийн үеийн гадна дотнд өссөн хүүхдүүдийн эсвэл өнөөр хамгаалдаг байгууллагын хараад байхаар зэрэг манай юмнуудыг бүгдийг хуу ингэж хогийн сав дээр хайчаал тэгэл барууныхан гоё эднийг дуурин гэсэн ийм хандлагын сэтлэр яваад байгаа юм. Бүр мэдрэгдэд байдаг. Миний баг мэдхийн одоо энэ морин уралдаанд ордог хүүхдүүд бол би бол өөрөө үйлжлээс. Ягаад гэвэл миний найзууд морь уралдаж чаддаг. Тэд бүгд эрэлхүүгээр сорилт тоолдог. Би нэг шавдар амт. Тэгээ нэг аавын ирэх хүүхэд шавдар. Тэгэл өгчүүлч гэсэн энэ адам самбуу ямар морь унж чадах вэ штэ гэх мэтээр үзэхдээ зэрэг надад маш хэцүү санагдав. Өөрөөр хэлбэл тэр бол жинхэнэ хөдөөний хүүхэд буюу нүүдэлч хүүхдүүдийн сорилт амьдралыг бий болгодог, жинхэнэ эрхэм бий болгодог, бахархал нөгөө хүчийг бий болгодог гол юм нь байсан баг. Гол сургалт. Тэгтэл одоо бол хүүхэд морь уралдах дээр одоо хүүхдийн төвчшгөө хөдөлмөр, маргад боолын хөдөлмөр яаны энэ ч гэнэ. Тэгэхээр энэ чинь уламжлал үнэт зүйл одоо хүүхдийг хөндлөх хоёрын хооронд энэ соёлын зөрчил болоод байна гэсэн үг шүү дээ. Тэгвэл бид нэр морийг уралдахгүй байж болно шүү дээ. Тэр хүүхдүүд бүгд зовж байгаа юм бол. Тэгвэл Монгол ойрын соёлын хамгийн том одоо церемони буюу хамгийн том одоо энэ соёлын одоо нэгдмэл байдал бий болдог тэр арга хэмжээнүүд тэр соёлын зүйлсүүдээ хогийн сав дээр хайна л гэсэн үг. Манай Японд бол сургуулийн өмнөх насанд ээжүүд, цэцэрлэгийн багш нар Япон хүн болгон хүмүүжүүлэх, нийгэмд ажиллаж амьдрах, суралцах чадварт сургах тал дээр нь их хичээдэг уламжлалтай. Энэ нь торинсон насанд нь орчин үеийн мэдлэгийг заахад ачаалал даахуй цулсан байдаг сайн талтай юм. Хүүхэд оюун сэтгэлгээ төлөвшөх эмзэг үедээ бахархаж дуурайсан, суралцаж мэдэрсэн чиг хандлагаараа хэв шинжит бие хүн болон төлөвшдөг. Гэтэл ийм чухал эмзэг үеийг анзаарахгүй өнгөрүүлж алдчихад уран зохиолын ямар нэг хичээлийн цагийг нэмэгдүүлэх байдлаар Монгол хүнийг төлөвшүүлнэ гэвэл өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө гэж танай хэл зүг байдагтай ижил үр дүн тааруу болох юм. Барууныхан бол ерөөсөө тэр хүүхдүүд чинь одоо Япон гэхэд чи Япон хүн шүү гэдэг тэр сэтгэлийг суулгаж өгдөг. Тэр нэг 6-аас 7-8 насны хооронд. Нэг их одоо тоогоо бодуулаад л одоо тийм ээ ингээл одоо тархийн ажил болно одоо гэд ингээд байдаг. Тэр хүн болж төлөвшөх. Тэр юм ин тэр Япон хүн болж төлөвшөх. Тэр Америк хүн болж төлөвшөх. Тэр юмыг хамгийн түрүүнд хийж өгдөг. Гэхдээ зэрэг энийг бол манай боловсролын тогтолцоонд бол хэрэглэх ёстой юм. Чи Монгол хүн шүү. Чи монголоор ярина. Чи монгол бичгээ мэднэ. Чи монгол ороо сэтгэнэ. За хураг гэсний жижигхэн эрхвчээ их та нар гучдаг чи өгдөө гэсэн. Цөмөр ингээс тонгоогол тэгэл гэлсэн гэж харчихгүй над руу. Гүяасан битсэн.
Бичсэн. За чи уншаад хураг онноос гарна гэж чинь чи мөн ажиллах чи ажиллах. Гэхдээ цааш нь бичээс гэхэд мэдэхгүй байх шиг гэдэг юм чи. Гэхдээ тэгээд тэдний хураг мэдэхгүй, хэн сураг мэдэхгүй, гушаа хураг мэдэхгүй. Хураг сансрах гэж мэдэхгүй. Дагалаа хураг гэж юу? Хийсэн байхгүй юм чи хөрх юм. Тэг яаж бичих юм? Бид болвол тэр нэг эрх ашгаар биш үнэт зүйлээрээ өөрсдийгөө тогтоож яадаг үндэстэн байхгүй. Сингапур эрх ашиг барьж болно. Олон үндэстэн байгаа учраас. Бид үнэт зүйлээр. Тэгэхээр энэ ч өөрөө нөгөөх англиар хэлдэг бол тэр unique буюу давтагч үндэстэн. Энэ бол тэрний сүүлчийн ур удам буюу яг арал дээр байгаа хүмүүст нь бид нэр. Тэ. Тэгэхээр хитрхи их тэр бусдын давмгаалалд хүртэхгүй байх. Энэ хамгаалалт нь өөрөө боловсролд яаж суух юм. Түүнээс бид нэр одоо ингэж чи энэ ширээн дээр сэргэн тойрноос жив дээр нарийнх нүдтэй наримгар амардаг л стац бол Монгол гэж юу ч алга байна шүү дээ. Бүх орчин үеийн юм болно. Улам бүр тийм болно. За гэрийн модыг нэр тэгэхээр хэлж байгаа маа тоон үн хан гэж дуусчаадаг гэх. За тоонд өөр ямар нэр байхгүй. За тооны санхаг юу мэдэхгүй, цагаар гэж юу мэдэхгүй. Жагтаг гэж юу, хорлог гэж юу, углуурга гэж юу байхгүй юм чи. За ханых дэдэлийн юу гэдэг юм гэхээр тоолгой гэж хэлэхгүй гай. Чих гэж юу. Тэр газар хатгаж байгаа нь юу гэхээр хөл гэдэг юм чи. Шиир гэдэг байхгүй юу. Тэгээд энэ дөрвөл чинь юу гэхээр цонх гэдэг юм чи. Ханы нэг гэж мэдэхгүй. Ханы матаас мэдэхгүй. Ханы үдээр гэж юу мэдэхгүй. Тэгээ энэ чи цэвэд Монгол хэл шүү дээ. Тэгээ энэ үгийн баялаг бол туйлын чухал. Одоо манай монгол хэлний багшлагт одоо гуйх юм энэ л баяр. Энэ баялагтаа яа танилцуулах вэ? Тэгээд тэр ном уншвал номоншгаар монгол сэтгэлгээтэй болно, монгол үгтэй болно. Эцсийн дүнд нь дэлхий дээр энэ 3700 угсаатнаас 200 улс үлдсэний шалтгаан нь юу юм? Шалтгаан зөвхөн түүхэн үндсэн дээр толгорлдог байхгүй. Хэн нэгэнтэй өөдөөс нь гарах түүхийн өөр байдал байгаа, өөр эрх ашиг байгаа, өөр мэдрэмж байгаа гэдгээрээ л энэ 200 улс хэл хязгаар соёл юмнуудаараа тогтож байгаа. Гэтэ бидний тогтсон шалтгаан чинь үндсэндээ л бидний уламжлалт амьдрал байх нь шүү дээ. Бусдаас өөрөөр ярьдаг, өөрөөр хардаг, өөрөөр боддог. Тэгсэн мөртлөө түгээмэл хэв шинж бол мэдээж байгаа. Монгол хүн байна гэдэг чинь Монгол арс гэдэг. Монгол зан саншилтай, Монгол ах үйтэй ийм байх ёстой. Тэр монголоор сэтгэх гэдэг чинь их гоё юм байна шүү дээ. Тэгээ одоо эцгүүдүүдэд тэгдэг юм да би одоо эцгийн хурал мурал суугаад та нар хүүхдээ хүмүүжүүлэхэд гарт чинь бэлэн материал байна. Тэр юу гэхээр зүйр зэчин үг мэддэггүй онцгой тавар мэддэггүй хүн нэгч байдаггүй. Энэ дотор жинхэнэ Монгол ах уу, Монгол сэтгэлгээ, Монгол соёл, Монгол зан заншил бүтнээрээ байж байгаа. Энийгээ л хөгд одоо би яг энийгээ л хүмүүжсэн байгаа юм. Одоо манайх намайг баг байхад одоо ингээд хоодоо ичгээл тэгээд хүнжидтэй одоо нэг жижиг муу ямаан тодмоо хүнжид оруулсан л да. Тэгээд үлгэр ярьдаг ээж маань онцгой их таалгана. Тэрийг их таах гэж гаргална. Тэр нэг л онцгойг таахт жинхэнэ Монгол ах, Монгол ухаан байгаа юм чинь. Одоо махандлахтай модон тогоотой тэр юу байл гэж байгаа юм чи. Тэгээ энийг бол хотын хүүхдүүд хэзээ сэтгэхгүй юм билээ. Би зөндөө даадгаж байсан. Томцоо сэтгэхгүй гай. Тэгээ модон аягаар одоо хоод идэх юм уу дуухыг л хэлж шүү дээ. Тэгээ Монгол ахугаас гисэн. Тийм модон аягтай байсан. Тэгээд энийг хэл чинь энийг юу сэтгэж гэнэ вэ? Тулдаг. Дээр нь байгаа аяг юу тоогоо. Тийм тэгэхээр нөгөө хотчлт бий болоод яг хотчлтоо сайн ухаарахгүй байна л да бид нар. Яг хотчлтоо сайн ухаарахгүй байна л да. Одоо бид нар бол нүүдлийн соёл иргэн шил хотчлт хоёроо бол хооронд нь холбож чадахгүй болчиход байна л да. Хамгийн харамсалтай. Бат хот хэрдэнд тэгсэн ч Монгол хэл бол малчны хэл гэж. Бараг л үнэн л дээ. Хувь хүн өөрийгөө нийгэм дотор байх байр суурь өөрийгөө тодорхойлох нь багаас байх нь маш зөв. Энэ бол маш амархан. Энэ бол бэлэн зүйл. Харин бид нар энэнд өөрсдийн удаан хугацаанд тээж ирсэн тэр монгол хүн гэдгийг бий болгож ирсэн зүйлийг яаж суулгах вэ гэдэг нь масар их бэрхшээл болно. Масар их бэрхшээл. Том асуудал нэнд байна. Яг тэр зэрэгцүүлээд аваад явхад аянда энэ одоо орчин үеийн сургалтын тогтолцооны хэлбэр үе энэнд давмгаал. Уламжлалын талаар юу ч сурахгүй. Монгол орны талаар юу ч мэдэхгүй болж хувирна. Тэгэхээр бараг давмгаалах ёстой зүйл нь бидний уламжлалт арга хэлбэр юм уу? Иймэрхүү зүйл болох байх.
яг Монгол ах уу гэдэг бол өөрөө Монгол хүнийг Монгол хүн байлгаж ирсэн. Яг одоогийн хөгжлийн хоцорон бодиттой орчинд одоо яах вэ гэдэг хүмүүс асуулт асуудаг. Тэгэхээр Бавуусралын цөм хөтөлбөр байна уу? Ерхий усралын цөм хөтөлбөрт яг тэр Монгол ахыг холдсон юм а гэж орхиж болохгүй. Яг бодиттой бий болгоно. Үнэхээр сургууль болгон цэцэрлэг болгон гэртээ болж байна. Энтэй холбоотойгоор одоо ямар нэгэн их зохиол гэдэг нь өөрөө мал аж ахуй те өөрөө өөрөх нь Монгол хүний ахыг харуулсан их зохиолууд байна. Тэгвэл яг тэр их зохиол дээр байгаа зүйл юу юм бэ гэдгийг хүүхдүүд тодорхой 1-2 хоногор хөдөө яваад судалдаг юм. Альсвал яг тэрийг маш сайн мэддэг мэрэгжлийн ч юм уу малчин ахмад одоо зохиолч юм уу олонний нэр хүндтэй хүмүүс ирж ярьж өгдөг. Яг тэрний мөн чанарыг таниулж өгдөг. Энэ цагуудыг онцгойж гаргаж ирдэг. Тэгэхээр Монгол хүн цаашдаа монголоор үлдэхийн тулд Монгол ах өөрөө энэ боловсролын анхдагч орчин гэсэн. Тэгэхээр ерөөсөө энэний төлөө бид нар онцгой анхаарч өнөөдөр даяарч байгаа хөгжиж байгаа энэ глобалчлагдж байгаа гэдгийг эсрэг Монгол өөрөө ондоошиж Монгол өөрөөрөө байж иж энд арьсгаж байгаа дэлхийн ертөнцийн хөгжилд тисэж үлдэх боломжтой. Тийм учраас Монгол ах уу гэдэг бол нэг зөвхөн нэг эртний уламжил гэдэг биш Монгол хүн ирээдүй гэсэн үг. Тэгэхээр хүний оролцоогүй шинжлэх ухааны нээлт, шинжлэх ухааны хөгжил гэж байхгүй. Тэгэхээр хүн өөрөө шинжлэх ухааныг бий болгож байна. Эргээгээд нөгөө шинжлэх ухаан нь хүний сэтгхүү сэтгэлээтэй холбоотой хөгжлийг ямар түвшинд судалсан байдаг юм бол? Би суурин соёл иргэншил, нүүдлийн соёл иргэншил хоёроос бол хоорондоо тархины том ялгаатай гэж би ерөөсөй ойлгохгүй. Нэг тархины ялгаатай суурин иргэншлийн түүхэн бичиж тэмдэглэдэг. Нүүдлийн соёл иргэншлийн түүхэн тархиндаа бичдэг л улс байдгийг. Хүн төрлөختөн бол одоо сэтгэлгээ нь адилхан сэтгэдэг. Одоо альч одоо угсаатан бүгд адилхан сэтгэж байгаа. Өвсийг өвсөл гэж ойлгож байгаа шүү дээ, тийм ээ. Ямар ч хэлээр сэтгэсэн энийг усал гэж хэлнэ. Эсвэл Ирландын хүн энийг аваач мод гэдэг. Исландын хүн аваач энийг шохой гэдэг ч юм уу, тийм байхгүй. Цэцэг рүү бүгдөө харлаа бүгдөө цэцэг гэсэн нэг ийм ойлголтыг тавина. Нэг дүрс рүү харахад хүний тархинд бараг 5 сая ширхэг мэдээлэл орж ийн гэж байна шүү дээ. 35хан үсэг тогтоох бол асуудал биш байхгүй юу? Тэр байтугай 35 мянган үгийг бүтнээр нь бичгийг энэ тарих өөртөө тогтоож авах бол ямар ч асуудал биш. 5 сая мэдээлэл авж байгаа тарих шүү дээ. Нэг харахад 80 тэрбум мэс байгаа тарих шүү дээ. Тэр нөөц боломж хүнд байна. Тэр нөөц боломжийг дайчилдаг тийм сургалтын арга хэлбэрүүдийг хийя гэж. Бидний яриад байгаа хүн болгон өөр. Хүнээс гарч байгаа төлөв байдал, зан авир тэ гаргаж байгаа хандлага, бодож байгаа бодол гэдэг ингээд тухайн хүн дээр байгаа зүйлийг янз бүрээр тодорхойлоод байна шүү дээ. Тэр тодорхойлолтын тархин дотор байна. Энэ бол жишээлбэл 0 настай хүүхдийн зураг. Цагаан өнгөтэй уус тархин. Энэ бол 23 настай хүний зураг. Энэ харлаад байгаа. Энэ цагаан байгаа нь бол тарих унтж байгаа. Тарих бол гэхдээ бол хамгийн сүүлийн судалгаагаар тархинд бол 80 тэрбум ширхэг эс байна гэж гаргацсан. Энэ бол одоо биш үү? Тийм таамагладаг, тэнгэр ярьдаг цаг биш болчиход байхгүй юу? Тэгэхээр энэ тархи бол ерөөсөө ийм 8 үндсэн үүрэгтэй талбарууд дээр боожлтууд явдаг юм байна. Бодох талбар байна. 8 талбар юм. Одоо яг энэ магна хэсэгтэй шүү дээ. Тэгээ энэ бол одоо монголчууд хуучин нэг юм магна тэнгэр хүнийг хөө өстой. Оюуны их чадамжтай хүн юм да гэж ярьдаг байлаа да тийм ээ. Тэгээ бас анзаардаг байсан байна шүү дээ. Энэ яг нүдний дээд хэсэгт бол сэтгэл хөдлөлийн талбар байна. За яг энэ оройн хэсэгт бол энэ хөдөлгөөний талбар байна. Энд харах талбар байна. Тархины одоо энэ арын хэсэгт нь харах талбар нь энд байна. Сонсох талбар нь энэ төв хэсэгт байна. За тэрний хажууд талд ойлгох талбар гэж байд юм байна. Одоо бодох гэдэг бол асуултын тэмдэгтэй. Сэтгэн бодох талбар энд. Ойлгох талбар нь төвдөө. Тэр нь бол анхааруулгын тэмдэгтэй. Тэгэд яг энэ арын хэсэг дээр бол санах харилцааны талбар гэж энэ бодохын ардталт байна. За ингээд энэ бол ингээд 8 үндсэн үүрэг байд юм байна тархинд. 8 үндсэн талбар байдаг юм байна. А тэр нь 140 гаруй 140 газар дээр боожж идэг юм байна. Таамаглал биш. Ажиглалт биш. Ингээд зураг аваад тогтоосон байна шүү дээ. Зураг аваад тодорхой үйлдэлүүдийг хийлгээд дараа нь гарч байгаа өөрчлөлтүүдийг хараад тархийг бол ингээд тогтоочлоо. Ингэж тогтоосноор юу болсон бэ гэхээр хүний 80 тэрбум эс бол анх төрөхт нь унтч идэг юм байна. Тэгээд саяны миний харуулж байгаа зураг шиг ингэж навч хэлбэртэйгээр хөгжлүүд бий болдог.
А тэгсэн мөртлөө энэ 23 настай мөртлөө ингээд цагаан хэсгүүд гараад байна шүү дээ. Яагаад ийм цагаан байгаад байгаа юм бэ гэж. Энэ бол дахиад унтж байгаа талбар. Нөгөө хөгжил рүүгээ яваагүй. Хүний тарих насан туршдаа хөгждөг юм байна. Тийм учраас их юм уншаад их юм бодоод ингэхээр одоо юу гэдэг нь мэдрэлийн ядаргаа болно энэ үтэр шиг бодлоо юм байхгүй. Харин бодохгүй байсаар байтал тарихталгоогоо ажиллахгүй байсаар байтал нөгөөх нь гашлах хандлаганд ордог. Их юм бичдэг, их юм уншдаг, их юм боддог хүн бол тийм одоо юу гэдэг юм зүн гэж байхгүй. Зүнэглэн гэж байхгүй. Боловсрал гэдэг чи одоо ер нь өсгөөс аваад л хүртэл үргэлжилдэг л хэдэл дээ. Гэхдээ тэр хүнийхээ цараанаас хэрцээс их шалтгаалдаг. Студент это факел гэж. Оюутан гэдэг бол асаах ёстой гэрэл мөн. Тархиных нь аль хэсэг хөгжсөн байна. Тэр нь бол онцлог нь. Эннээрээ тэр монгол хүний тархины саяны миний хэлдэг 8 талбарын аль хэсэг нь хөгжсөн байна гэж л дүгнэлт гаргах нь л дээ одоо бол. Хүнд байгаа өөр онцлог. Хүн болгон өөр. Хүүхэд бүр өөр. Хүүхэд бүр өөр учраас хүүхэд бүрийг хөгжүүлдэг бодлого гаргаа гэдэг боловсролын энэ шинжилгээг одоо шинжлэх ухаан нотолж байна. Монгол хүүхдээ судлах хэрэгтэй. Монгол хүүхдийн нас итгүй онцлогийг тодорхойлох хэрэгтэй. Түүн тохирсон одоо тийм ээ үндэсний хөтөлбөр боловсруулах шаардлагатай. Тийм учраас бид нар одоо өөрийн чинь ярьж байгаагаар энэ хүн болгон өөр гэдэг дээр монгол хүүхдийн ямар онцлог тал гарч ирэх юм бэ гэж. Ямар онцлог тал гарч ирэх вэ гэхлээр үнэхээр монголчуудын нэг мундаг зүйл нь амьдралаа өөрийгөө авч явдаг байсан. Энэ ирж байгаа цаг үе бол өөртөө эзэн болох цаг байхгүй. Би сургууль сурчлаа боллоо гэдэг цаг биш. Би диплом авлаа боллоо гэдэг цаг биш. Хэн нэг нь намайг сайхан амьдруулах байхаа гэж хүлээдэг цаг биш болчихгүй юу? Монгол хүн гэдэг чинь бол нүүдэлчин ард түмэн. За тэгээд дөрвөн хөлтэй дөрвөлжин ширээ тойроод өссөн хүүхдийн оюун санаа ямар байх вэ? Дөрвөн хөлтэй малыг тойроод өссөн нүдийг хараад, чихийн сортолцоог хараад за чих нь ингээ сортолцвол намайг айгүй л өшиглэн шүү. Хөл нь над руу ингийн шүү гэдгийг бүр багаасаа мэддэг байхгүй тэр чинь. Тэгэхээр яг энэ хөтөлбөр дээр бол хүүхэд нэг бүрийг хөгжүүлъя гэсэн ерөнхий л ойлголтыг яриад байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр манай багш нарын ачаалал хэр байгаа вэ? Хүүхэд нэг бүртээ тулж ажиллахад энэ ерөнхий ойлголт ч өөрөө яг ямар арга зүйн хэлбэр болж орж ирэх юм бэ? Зүгээр тунхагийн шинжтэй юм заалт орсон юм шүү. Хүүхдийг ингэж хөгжүүлнэ гэл ингээл гадна талаас нь бүх юм төлөвлөдөг. Гэтэл хүүхэд өөрөө ямар мундаг өгдөлтэй байдгийм бэ гэдэг. Өөрөөр хэлбэл хүүхдийн өөрийнх нь гарвал тэр дотоод нөөц бололцоо одоо олон судалгаа хэлээд байгаа байхгүй. Хүүхэд ерөөсөө 1-6 нас хүртэл суутан байдаг. Сургуульд ороод тэр чанар нь буурч эхэлдэг гэж. Тэгэхээр зэрэг хүүхдийн тэр шинжийг унтраалгүйгээр яаж улам дэмжиж авч явах. Хүүхдийн авиас гэдэг одоо тэр авиас гэхээр чинь зэрэг хүмүүс бол зураг зурдаг, хөгжим тоглодог, бүжиглдэг ч гэдэг юм ийм ил тэр тод байдлаар нь одоо олж хараад байдаг. Тэрний цаана тийм ээ нууцтай далд байгаа олон одоо давуу талууд байна шүү дээ. Хувь хүнд тийм ээ давуу тал нь юу байна? Тэр хувь хүний өөрийнх нь үнд зүйл тэр боломж нь юу байна? Одоо хувь хүнд байгалаас саяасан хүч боломж. Хүн болгонд өгсөн бурхны өгөгдөл байна. Тэрний боловсрлоор сонгосон сонголт хоёрын тохироо гэдэг нэг аимшигтай том юм баг. Компетенц гэдэг энэ чадамж дээр суурилсан боловсролын тухай ороод ирэхээр одоо юу гэхээр энэ чи хүн чинь яаж суралцдаг амт юм бэ? Тархин нэр нь яаж хөгждөг юм бэ? Суралцахын үйл гэдэг чи яг юу юм бэ? Одоо бол нөгөө сургах гэдэг талаас биш, сурах хүүхэд талаас бодож эхэлж шít. Одоо шавтгтээ сургалт гэдэг ширлээ шүү дээ. Тэгээ энэ дээр яг үгээр одоо манай зарим нь гуйдаад явдаг байсан. Гуйдаг осууд бий л дээ. Тэ? Тэгэхээр одоо нэг багш цонхорчоод хүүхдүүдэн шугардаад ах шиг байна. Би нэг ихлэгч гонт юм байсан очиж байгаас. Гэхдээ багш нь хүүхдүүд өнгө дуудаад чи яаж юм гэсэн шавтгтээ сургалт яаж байгаа юм гэсэн ярилцуулж байгаа юм би. Тэгэж болохгүй л дээ. Болохгүй байхгүй юу? Тэр багшууд үнэхээр одоо өргөтэй л дээ. Багшгүй сургалт байна гэж хэлдэг. Сэтгэхгүй сурагчгүй багш байна ч гэж байж чадахгүй. Энэ чинь арга үйл шиг юм байна.
хэрэгтэй. А гэхдээ одоо хувилах юм бол одоо хэн нийлдэг хэний дагаа ярих вэ? Хэн гол төвдөн зогсоо таараа зогсоо. Энийг ч ойлгоход их хялбар байгаа юм л да. Тэгээд би бас нөхдүүдээ ярьдаг найзуудаа шав төвтгийг бол би ингэж ойлгож байна гэж. За жишээ нь ингээд нэг юу болдог ч тийм. Нэг газар нэг собод нөхөдгөө тийм ээ. За тэгэхээр үрдтэй жаатуутай шуудаа тэгээд гашар багш нар чи бүгдийг бэлдүүлээд аваад ирчих. Тэгээд 2 юм 3 групп болгочоо. За дарж ороод жаатуудаараа. За дараагаар нь та хоёр үрдтэй шүү. Та хоёр шуудагаар зөө. Тэгээд тэнд аваач асгана гээл. Тэгээд хүүхдүүд ажиллаад байгаа. Багш ингээд тэргээр тойроод яваад за тэгээрээ чи толгойг зөкчих гээд шөөш. Одоо чи ямар одоо танаа групп орно шүү гэд. Тэгээд ороо яасан ажил хийгээд дууссан. Багш ганц шир хаяагүй. Хэн хийсэн бэ? Хүүхдүүд хийсэн. Хэн хийлгсэн бэ? Багш хийлгсэн. Тэгэхээр ийм л баймаар баг. Тэгэхгүй манайхан за дөрөв тойроод суугаарай. За намаа нэ тэдгээр хувцаг нэгрээ. За уншаарай. Яаж байгаа юм бэ гэхээр шав төвтэй явж гин өөрөөр нь олуулж гин өөрөө хийж гин өөрөө сэтгэх ёстой гэдэг ингээд өөрөө нүрэн бодаа эсвэл уцаараа гэдэг. Тэг ингээд хойшруулаад байгаа маа. Шав төвтэй биш. Оюун ухаан төвтэй, эрдэм төвтэй, ном төвтэй, эрдмийн багш төвтэй, эрдмийн багшаа шүтэн биширдэг төвтэй. Одоо бидний агуулгын төвшин бол хөтөлбөрийн агуулга бол Америкийнхаас, Японыхоос тэгж хоцрогдсон гэдэг ах зүйл алга. Гагцгүй тэр одоо агуулгуудыг хүнд чадвар болгож эзэмшүүлж чадж байгаа арга хандлага маань бол хоцрогдсон байна. Бид бол хуучин одоо лекцийн хичээл, семинарын хичээл, тэгээ практикийн хичээл гэдэг ингээд явдаг. Тэгэхээр өнөөдөр лекцийн хичээл гэдэг хичээлийн утга агуулга бол нэлээд хоцрогдчихжээ. Тэгээ хамгийн сайн суралцдаг зүйл юу юм бэ гэдээ ингээ хараад байхад бол хамгийн хүний хурдан сураад байгаа зүйл нь тоглоом байна. Чи одоо жишээлбэл энэ дээр байгаа Candy Crush-ыг бол хинээр заалахгүй сурсан мэт. Багш байхгүй шүү дээ. Тийм учраас төвлөрөл гэдэг нэг агуу юм байна. Төвлөрүүлж чаддаг байх хэрэгтэй юу? Тэгээд тэр нөхөр яагаад тоо утахыг сураагүй? Тэгс мөртлөө яагаад 5 гар тоглохоор надаас илүү тоглоод надаас мөнгө хожоод байгаа? Тэгэхээр хүн бол хамгийн амархан сурдаг зүйл бол тоглоомыг сурдаг юм байна. Тэгээ яаж тоглоомыг сураад байгаа юм бэ гэхлээр хүмүүс бол хэлэх байх л сонирхолтой болохоор гэж. Сонирхолтой юм бол чи Candy Crush-а тоглол би хараа сууя л. Би хэдэн цагаар сууж чадах вэ? Чадахгүй шүү дээ. 5 гарын мушиг тоглож байгаа хүмүүсийн ажил очиж хараа сууя л. Хэдэн цагаар сууж чадах вэ? Чадахгүй. Тоглож байгаа хүмүүс нь үүр цайдал тоглож чадна. Багш үзүүлээд таниулаад тайлбарлаад явах тохиолдолд сонирхол татсан хэсэг нь хүүхдүүд үлддэг. Гэхдээ хэсэг хугацааны дараа бас мартагддаг. Холбоос үүсдэг. Харин хүүхэд өөрөө биеэрээ хийсэн тохиолдолд нөгөө өөрөө хийх явцдаа эн чинь ийм учиртай байна. Ингэж болохгүй харин ингэвэл болдсон байх гэж ингэж учрыг ойлгосон хүүхэд өөрөө бие дааж хийх явцад учрыг ойлгосон хүүхэд дараа нь эргээс тэрийг бол маш сайн санддаг. Хийж байгаа болохоор хийсэн зүйлээ хүн бол хурдан чаддаг юм байна. Сонирхдаг юм байна. Өөрөө хийж байгаа болохоор холддоггүй юм байна. Тэгэхээр бол жишээлбэл суралцгуу дотроос одоо арга зүй яаж өөрчлөгдөх вэ гэхээр 1 цаг дотор хүүхдээрээ хэдэн минутанд хийлгэж чадах вэ гэдэг чинь бидний хувьд бол том сорилт болж байгаа юм. Жишээ багш нарын хувьд бол. За би энэ агуулгыг энэ хүүхдэд бүтэн өгөхийн тулд энэ хүүхдээрээ хэдэн минутанд хийлгээд байвал тогтвортой хийлгээд байвал энэ хүүхд маань өөр юм болгож авах вэ гэж. Нэггээр хэлбэл багш ингээд 40 минут самбар дээр ярьдаг биш болчихлоо шүү дээ. Одоо бол аль болохоор 20 минут хүүхдээр хийлгэн, 30 минут хийлгэн. Бүр аргаа болоход барахад бол 10 минутанд заавал хүүхдээрээ хийлгэн. Хүн бол хийж л сурдаг. Тэгээ хүний сургана гэдэг бол нэг 3 том сургалт байдаг. Хөдөлмөрлөх сургалт суулгах хэрэгтэй хүнд. Сэтгэлгээний сургалт гэж том юм бий. Тэрний цаана хүн болох сургалт. Энэ 3 том сургалтыг хэрэгжүүлэхгүйгээр сургалт боловсролын тухай ярих нь ч хэрэггүй. Үйлээр сурж хөгжнө гэдэг бол чаддаг болно гэж ойлгох хэрэгтэй. Монголд өнөөдөр мэддэг хүн бол их байна. Нөгөө мэддгээ чаддаг байяа л гэдэг. Их мэдгчнэр бол бүр их байна. Чаддаг хүн байна уу? Бид нар одоо мэддэг байхыг бол шалгаж болно шүү дээ. Тест тавиад ABC гээл тэрийг харанхуугаар бөглөө яваад байдаг үстэй тий. Ийм 3 хариулт байна. Аль нь зөв бэ гэл. Тэрийг мэддэг байхад бол аль тархины хэсэг хэрэгтэй вэ гэхээр энэ тогтоодог хэсэг л хэрэгтэй байна.
Гэтэл бусад 7 талбар нь хөгжөөгүй хүмүүс зүгээр мэддэг байлаа. Тэ яах юм? Чаддаг хүн болохын тулд саяны хэлдэг тэр бүх талбарууд нь хөгжсөн. Тэр нь гарт нь ороод болох ёстой л. Тэгэхээр үйлээр сурна гэдэг бол үндсэндээ хийж сургая. Хийнгээ сурдаг процесс болёо. Ер нь бол энэ эрдэмтдийн ярьж байгаагаар бол тарих хуучин боловсролын тогтолцоогоор хизээ хамгийн өндөр хөгжил дээр ирдэг вэ гэхээр 40 нас гэж тавьсан байна л да. Яг тэгвэл цэцэрлэг болоод баг сургууль хүүхдэд мэдлэг өгөх гэж дайраа тархиныхын зарим хэсгийг огт хөгжүүлдэг хайд юм байна л. Зөвхөн санах ба бодох чадвар юм уу эсвэл ойлгох чадвар дээр нь ингээд суурлаа яваад идэг. Түүнээс биш бусад тал дээр нь ерөөсөө хөгжил байдаг. Гэрт нь ирсэн чи энийгээ цээжилгээд ингээд шахаад идэг. Тэгээд их сургууль төгсөө гарч ирээд амьдрал руу орохоор хүүхэд гаргадаг, хүнтэй суудаг, хүнээр загнуулдаг, анх удаага дарагтай болдог, даргаараа загнуулж үздэг, амжилт гаргадаг, цалин авдаг. Энэ олон үйл явдал бол нөгөө тархины хөгжлүүдийг дэмжиж эхлэх, унтчихсэн хэсгүүдийг дэмжиж эхэлдэг юм байна л. Тийм учраас 30-аас 40 нас бол хүний тархины хөгжлийн одоо оргил үе байна. Яг тэгвэл 10 жилиг бол хөгжил зараагүй байна. Их сургуулийн 4 жилиг дахиад хөгжил зараагүй байна. Зөвхөн юу мэдэх үү гэдэг дээр суурлаа явуулсан. Үеийнхэн дээр тийм дүгнэлт гаргаж байхгүй. Тэгэхээр бол миний бидний одоо төлөвлөж байгаагаар бол 3 жилийн дараа гэхэд Монголын нийгэмд гарч ирэх хүмүүсийн тарих бол шал өөр байна. Бидний 3-4 дугаар ангиас хахгуулаад ингээл дохио байж идэг байхгүй. Нийгэм шаардлагатай хэдэн мэрэгжил хүүхдүүдэд мэдэгдэж идэг. Өдөр дуурайлууд нь байж идэг. Тийм хүн болно гэсэн хүсэл тэмүүлэл нь тэр хүмүүсийг өөрөө хараандаа ингээд өөрийгөө тодорхойлоход нь бүрдүүлж идэг. Хүндрэлт нь бол хэнийгч багшаа гэж хэлэхдээ бэлэн байдаг. Гэхдээ ганцхан тэнд бол нэг ялгаа бай. Өөрөөсөн илүү оюунлаг хүнийг багшаа гэдэг. Заавал өөрөөсөн илүү хүнийг л багшаа гэж хүлээн зөвшөөрдөг. Тэр бол амьдарч чадсан хүн учраас тэр хүний амьдарсан он цаг хугацаа, амьдарч чадсан хүн явсан цаг хугацаанд багш болохоос яг өөрт нь заасан хэлсэн юм. Энэ тэрийн бол одоо багш биш шүү дээ. Тэгэхээр хүндрэлт нь бол дуурайж багшлуулдаг байх. ертөнц. Тэнгэрийн дуурайж агуугуужин болдог, талаан дуурайж их тайван болдог ч юм уу. Урсгал усаан дуурайж цовоо сэргэлэн болдог. Ялуу багш нараа дуурайж хүн болдог. Миний хувьд бол би бол боловсралгүй хүн гэж хэлж болно өөрийгөө. Боловсралгүй итгэдэг намайг хэлж болно. Би хэлүүлэхэд дуртай. Тэр над зохино. Гоё наадмын дээш гоё зохино. Тэгэхээр бол би багш нараа дуурайж л хүн болсон. Тэдний заасан юмыг сурч би хүн болоогүй. Ниног хэлээ. Багш ямар хоцсомч чинь багш клубтараад яаж бүжгэл дуулж байна. Багш юмд сэтгэлгээний юмд яаж хандаж байна. Хүний ёс харилцаанд яаж хандаж байна. Тэгээ хичээлээ зааж явахдаа яаж вэ? Бүр олон хэлдэг үг нь хүртэл сайхан сонсогдох өдөр байдаг шүү дээ багшийн. Бид нар чинь дандаа багш нараа л дуурайж чадах чинээгээр л дуурайж яасан шүү дээ. Тэгээ тэрэн дотор багш болгоныг биш. Тэр нэг дуурайх ёстой нэг багш байгаа. Тэрнийг л өвчөөд л да за ерөөсөө л энэ багш шиг болох юмсан. Түүнээс эдгээр багш шиг болох юмсан гэж байхгүй шүү дээ. Тэр чинь олон өөр юмнууд байна. Ухаан би бол дунд сургуульд Чойрын ядмаа гэдэг монгол хэлнийхэн багш шиг болох юмсан л гэж зүтгэсээр явал монгол хэлний хүн болсон. Тэгэхээр хүүхэд нас гэдэг бол өөрөө их онцлогтой мөчлөг байдаг шүү дээ. Эргэн тойрондхоо ялангуяа аав ээж, найз нөхдийнхөө үг хэлийг ажиглаж даган дуурайх, үлгэрлэх ийм хандлагатай яваад байдаг. Хүний боловсрал гэдэг бол эхийн хөвлөд байхаас эхлээд насан утга болох хүртэл. Тэгвэл хүүхдээ үнэхээр жирэмсэн ээж бол юу бодож санахаас хамаарат хүүхдийн төлөвшлөлтөнд явагдчих л байдаг. Өнөөдөр гудамжинд яваа хоёр эрэгтэй эмэгтэй хоёр муудалцаа хэрэлдэж зогсож байхад хажуугаар өнгөрч байгаа хүүхдэд тэр нөлөөлж л байдаг. Боловсрал гэж юмд хамгийн түрүүнд тавих нэг асуудал бол үлгэрлийн асуудал байх л гэж би бодож байна. Боловсрал гэдэгт бол үлгэрлэл байх ёстой. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгчээс ахгуулаад дамжсаар яваал аав ээж дээр хүрэх тэр бүх хүмүүс нэрэн боловсрал хүүхдээ боловсралтай жинхэнэ Монгол иргэн байлгая гэвэл тэд нар өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй. Үлгэрлэх хэрэгтэй. Яг гэвэл Монголын уламжлал бол тэр үлгэрлэлээр л бий болсон. Эцэг ямар байна? Их ямар байна? Тэгэл явна. Эцэг юу сургана? Их юу сургана? Тэгэл явна. Тэр чинь өөр ерөнхийлөгч ойрхой байхгүй юм чинь.
Одоо бол ерөнхийлөгч дэргэд телевизээр ороо үзчихгүй яриад шүү дээ. Тэгэхээр ерөнхийлөгч бол үлгэрлэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Эцэг гэх нь ялгаа байхгүй. За ирээдүйд ямар хүн болох зорилготой вэ? Би эрдэмтэд даруй том хүн болохыг мөрөөддөг. Би том болоод ерөнхийлөгч мэргэжилтэй хүн болно гэж боддог. Хүмүүст өгсөн амлалтаа биелүүлдэг тийм сайн хүн болно гэж боддог. За сайн хүн гэж юу вэ? Сайн хүн гэдэг бол бусдад өгсөн амлалтаа биелүүлж Монголдо хайртай ээж аавыгаа хайрладаг хүнийг хэлдэг. Яаж үлгэрлэх ёстой вэ? Жишээ нь бид нар юу гэдэг чим одоо монгол хэлээ сургая ерөөсөө гадаад хэлийг бол 5 дугаар ангиас чихэлж орё ч гэдэг юм уу эсвэл ингээл ярих юм л да. Ер нь гадаад хэл хүүхдэд бага хаас сураад бол хэрэггүй юм байна. Хэцүү юм монгол биш болчих юм байна гэдэг. Ингээ яриад байгаа байхгүй юу? Яриад байна. За зөв гэдэг нөгөөх нь ойлгож байна. Гэхдээ тэгээд Улаанбаатар руу Гудамж руу гаралтай. Бүх адресаа та нар ингээ зургийг аваад үз. Бараг 60% нь англи дээр байж байгаа. Англи дээр байж байгаа. Тэгээд монголоор сурна гэдэг байна. Монгол хүн болгоно гэдэг байна. Ахын хэрэглээнд хэрэглэж байгаа англи үгнүүдээ та нар аваад үз. Одоо л энэ мессежээс ч одоо ерөөсөн бүх юм чинь англи үгтэй. Тэгэл гадаад хэлийг бол хүүхдэд багаас нь сургаж болохгүй гэл. Хуультай Улаанбаатар хот хуультай. Кирилловсгээр тэдний хэмжээтэй бичихэд тэдэн хувийн багаар зайлшгүй шаардлагатай бол гадаад үгээр бичиж болно гэсэн хуультай. Өчнөөн жил болж байгаа хууль хаана байгаа юм ганцхан хувь хийгээд Батүлийн юм уу Баттулгын одоо ширээнд ганцхан хувь ийдсэн байж байдаг юм уу? Ингээ байжлах. Зүгээр л ингээ байжлаа. Одоо өнөөдөр хэрвээ үлгэрлийн тухай асуудал бол телевизийн асуудал байна. Телевиз бол боловсролын 50%-ийг олгож байна. Яг л хүүхэд телевиз үзэхгүйгээр байж чадах ч. Тэрүүгээр ярьдаггүй гэж замбраа. Тэгэл одоо тэр үлгэрлэх ёстой хүмүүс нь хоорондоо гадаад үгээр яриад байна. Нэг телевиз нэг үгийг нэг өөрөөр, нэг телевиз нэг үгийг нэг өөрөөр, нийгмийг нэг өөрөөр ингэж тайлбарлаад. Тэгэл бид нар нэгдсэн тийм сайхан одоо Монгол улс байгуулна гэл ингэж байхад. Би бас худлаа өн нэг хэдийн юм бичих гэж оролцсон. Тэр нь юу гэхээр хэл гэдэг бол нэгдүгээрт тоглоом наадгаа байна гэж байна. Хоёрдугаарт хэл гэдэг бол хувцас байна. Гуравдугаарт хэл гэдэг бол заншил байна. Дөрөвдүгээрт хэл гэдэг бол уламжил байна. Тавдугаарт хэл гэдэг бол тухайн ард түмний амьдрал байна. Тэгэхээр нөгөө мөн манай соёлын чинь одоо тулгуур гол юмны чинь нэг нь бол хэл. Ер нь баг гол цөм нь хэл. Баг боловсролын цөм хөтөлбөрт Монгол хэл соёлд эргээр хандна гэдэг. Энэ ингээ харахаар нэг хүний ирсэн өнцгөөс ийм үг хэлэг оруулсан ч юм шиг. Зүгээр л шинэ гарсан үрээл хэлдэн зөвөөр оруулж байгаа. Хэлэн дотор нь байдаг тэр ёс зүйн хэлүүд, хүндэтгэлийн хэлүүд, тэр энгийн хүүрнэл ярианы хэлүүд. За тэгээд бүр хараалын яруу найр гэд монгол хэлэн ч мундаг яруу найр байдаг шүү дээ. За хараал сурах нь юу юм? Би хараал сурах гэж байгаа юм биш. Зүгээр юм бүхэн тэг цэгцлэгдсэн хэлийг өнөөдөр бид нэр эргээр хандаж эхэллээ гэж ярих бол надад чихэнд таацаа сонсогддог юм шиг бас. Миний чихвэл тийм бодруулаа хагийн сав биш л дээ. Эргээр хандах гэсэн заалт байгаа юм уу? Тий. Эргээр хандна гэж өгж байгаа. Тийм миний төлөвшлийг, тийм хүмүүшлийг ерөнхий боловсролын сургуулиуд хүүхдүүдэд олгох юм байна. Үгүй шүү дээ. Энэ бидний үнэт зүйл шүү дээ. Эргээр хандах төдий биш таны эрхэмлэх хүсэл зоригийн чинь өөрөө монгол хүн гэж яхаг чинь амин сүнс нь өөрөө хэл. Тэгээ тэрийг эргээр хандна гэнэ үү? Тэгэхээр хэлзүүн томьёонуудыг одоо жишээлбэл хэлзүүн дүрмийг хэн зохиосон юм? Энд чинь нэг л эрдэмтний бүтээч шүү дээ. Тийм биз дээ. Кириллээр ингэж бичнэ. Төдөө үсгтэй байна гэж хүн зохиосон биз дээ. Тэгээ ийм их шиг ийм үедээ гээгднэ гэж хүн зохиосон байгаа үстэй энийг. Дамдын сурангуй зохиосон юм. Дамд хүний зохиосон зүйлийг бид нар хүнд хүргэх гэж шүү дээ, ойлгож байна уу?
Хүний зохиосон зүйлийг хүнд тогтоолгохын тулд бол хүчээр хийж болдгоо маа. Монгол хэл соёл хүний зохиосон юм уу? Гэхдээ Кирилл Үсгийн дүрм чинь зохиосон биз дээ. За Кирилл Үсгийн дүрм бол зохиосон. Тэгэхээр монгол хэлний хичээл бол дүрмийн араас явсан хичээл байсан байхгүй юу? Тэгэхээр одоо Эренцонго хэлснээр 100 гаруй мянган язгуур үгтэй гэж байгаа. Эрдэнэтэн Бямсар Магши хэлснээр 400 гаруй мянган үгтэй гэж байгаа. Язгуур үг нь. Тэгээд энэ 400 мянган үгэн дээр 400 гаруй залгуур залгах гэж одоо 160 сая үг байна шүү дээ. Тэний чинь сээжлэх арга байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ чи яг үгээр дүрм зааж өгөх хэрэгтэй. Одоо бид нар яаж ийм вэ гэхээр монгол хэлний хэрэглээ талаас нь орё. Эерэг байя гэдгэн дээр, эерэг хандлага байя гэдгэн дээр байхгүй. Энийг ерөөсөй ойлгохгүй байгаа байхгүй. Хятад хүн ч гэсэн монгол хэл гоё юмаа гэдэг эргээр хандаж болно шүү дээ. Сурсан хятад байна. Сурсан Америк байна. Тэ монгол хэл гоё ямар тансаг юм бэ гэдэг. Хэл соёлдоо эргээр ханддаг хүн болгоно гэж юу гэж байгаа юм. Нийгмээрээ жишээлбэл 90 оноос өмнө бол нийгмээр орс хэлийг шүтээ үздэй. Тэгээ үздэй. Орс хэлтэй хүн бол мундаг хүн. Одоо яаж вэ? Англи хэлтэй л бол алт. Хөөе, англи хэлтэй 5 настай хүүхэд байгаа. Орс хэлтэй 3 настай хүүхэд байгаа. Тийм байгаа. Ойлгож байна. Тэр чинь тухайн үндэсний хэл соёл болохоос биш. Тэр бол хүний өрсөлдөх чадвар биш ээ. Монголороо байх нь өрсөлдөх чадвар юм аа. Өнөөгийн залуучууд, өнөөгийн хүүхдүүд яг үгээр монгол сэтгэлгээг үлчих гэдэг юм шүү дээ. Тэгээ монгол сэтгэлгээгүүд гिचнээн боловсролтой байгаад бэмээ. Монголын тэр эх орон чөлсөд тэр эдгээр тухай юм ерөөсөй байхгүй болж байна. Сэтгэл нь зөв байвал үг нь зөв байна. Үг нь зөв байвал үйлдэл нь зөв байна. Үйлдэл нь зөв байх юм бол үр дүн нь зөв байх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр тэр үг гэдэг чинь тэр сэтгэлийн илэрхийлэл бодит байдал байхгүй юу. Тэгэхээр тэр сэтгэл нь зөв байж бүх юм зөв. Одоо манайханд чинь одоо залуучууд хоорондоо уулзаад ямар аймаар баг ичмээр юм ярих юм биш үү? Уулзаад зүгээр биентэйгээ ярьж байгаа нь аймаар хэдэхгүй идэхгүй гэдэг. Тэгээ одоо аяа тэнд уулзчих гэдэг юм бодоо да тэгээд яахан хүлээц юм уу тэгээд тэр нь одоо уурдаад байгаа юм яагаад муу худгаа чи яагаад ирдэггүй юм бэ гэж үгүй мэндийн зөрөөгүй ингэж уулзах юм чинь. Тэгээ нөгөө хүүхдийн төвөрсөн юм ба тэгээ нөгөө хүүхд нь худгаачаа гэж хэлд орох гэдэг шүү дээ. Тэгэхээр монгол хэлний хэрэглээг илүү тодорхой болгоё. Тэр одоо уянгалаг яруу те гайхамшигтай илэрхийллүүд ирнэ. Та нар төрийн хэлэн доторч одоо байхгүй болцсон. Зохиол доторч байхгүй болцсон. Мэдэн доторч байхгүй болцсон. Тэр яруу сайхан хэллэгийг мэдэн дотор ашиглавал айгүй тухайн сэтгүүлчийн мэдрэл муутай гэж хэл. Энэ тэр монгол хэлний хэрэглээ хаана байгаа? Өгдийн хазаар ороод ашуур гэдэг энэ үгийг би боловсролын их сургууль, улсын их сургууль бусад багш бэлдэг дээд сургуулиуд төгссөн 120 гаруй залуучуудад би нэг лекц уншихгүй уран зохиолыг яаж заахгүй гэж. Тэгээ би энэ хэлцгийг асуусан чинь тайлбарладаг хүүхэд байдгүй. Гэхдээ хөдөө байдаг нь гараа өргөн өргөөд байгаа юм. Яг суманд байдаг нь гараа өргөсөн цөөхөн хүүхэд байгаа юм. Тэгээ өгдийн хазаар ороод ашуур гэдгийг тайлж чадахгүй юм чинь. Юу гэдэг юм бэ гэж. Тэгээ Монгол ахуйгаас үссэн яасан монголчууд өгдийн адуундаа дахиад адуундаар очингууд нараа юулдаг. Юусэн моринуудаа тарган затгалан бяртай авчтэй хаашаал бол хазаар дахиад байдаг. Тэхнийг азаргаад болдод өдөржингөө ирээд цагтсан чинь нөгөө мөр чинь 5 жилөөгөө ороонуудад явхаа байсан. Хачин сүртэй ихлээр даржин дуустдаг ажлыг хэлдэг болсон байхгүй юу. Тэгэхээр тэр Монгол ахуйгаас үүсснийг мэдэхгүй болохоор ерөөс ойлгохгүй юм чинь. Тэгээ 5 жилөөгөө нүдний гэдгийг тайлбарлахгүй юм чинь. 5 жилөөгөө нүдэх гэж юу гэж байгаа юм бэ гэдэг юм. Гэхдээ чи морин явахгүй болохоор яадаг юм бэ гэхлээр гараараа ингээд жолоогоо тогтвордог юм байна 1. 2 хөлөөрөө давирдаг юм байна 3. Нэг гараар нь ачуулдаг юм байна 4. Тийм байгаа биз? Тэгээд чүү гэж хэлдэг ингээд 5. Тэгээд яхад явахгүй нэ гэж байгаа юм. Тэгээд чи 5 жилөөгөө гэдэг үчиг Монголын ахуйгаас үүсэл юм байгаа биз дээ чинь. Тийм байгаа биз? Тэр гайхамшигтай хэл гэдэг үг гэдэг бол сэтгэхүйн цар хүрээг илэрхийлэх ёстой. Сэтгэхүйн цар хүрээг орс хэлний дүрмэнд авчирж бариулаад орс хэлний монголчуудын одоо мөрдөх бүх дүрмэнд зөвхөн бид бол хэн байсан? Маш тодор хэлэхэд бол түүхийн эдийн бэлтгэн нийлүүлэгч ард түмэн. Түүхийн эдийн бэлтгэн нийлүүлэгч ард түмнийг хэрэгэлдэг үг юу байх вэ? Тэр гайхамшигтай үгс байхгүй шүү дээ. Хэрэгж болохгүй. Тэгэхээр тэр үгийг
төрийн дүрм, журам, хууль, тогтоолууд дотор тэр үгнүүдийг хасаж явсаар байгаад хэрэглэхээс гаргацсан баг. Тэн зүгээр л одоо ярих гэдэг үгийг яах вэ? Ярин, хэлнэ, өгүүлнэ, үгэлнэ, илтгэн, хөөрн, хөөрөлдөн, хүүрнэн, жагчин, бурн, донгосон, эрүүний шил уулгана гэдэг ингээд чинь юм байна шүү дээ. Тэгээ энэс аль нь хаан таарах гэдэг, жалчих гэдэг хаа таарах юм. Тэгээд юм хэлэгч энэ дээр гарч ярив гэвэл одоо хөгийн болж байгаа үстэй тийм ээ. Үг гэдэг нь таарна үстэй. Тэ? А гэтэл хүүхдийн үгээд ирэхэд за миний хүү чи да хэрэг зэрэг балчалчив да чи гэж асууж болохгүй үстэй чи. Хэрэг хариулсан бэ гэж ярина штэ. Ярив гэж. Тэгээ энэ одоо өнгөйгд олж хэлхийг л хүүхдэд эзэмшүүлэх хэрэгтэй, мэдүүлэх хэрэгтэй. А тэрийгээ бид нар тунгалаг тамир дээрээс ч юм уу те зүрхний хилэн дээрээс Чи харин тэгэл 90 оноос хойшгол нөхцөл байдал юм шүү. Үнэхтэй. Бид 90 онд барууныханд бууж өгсөн соёлын хувьд хүний эрх арчил зах зээл сүүлчийн нүүдэлчд бууж өгсөн гэсэн үг. Яг иргэншлийн онлоор аваад үзэх юм бол бууж өгч чад өөрийнхөө имийг яаж авч явах. 90 оноос хойш шашнаас сэргээсэн, монгол хэлээс сэргээсэн, тусгаар тогтнож шийдвэр гаргадаг болсон. Хүнээс асуухгүйгээр бид юмаа шийддэг болсон. Энэ худлаа яриагаа бид нар болох хэрэгтэй шүү. Харамсалтай нь монгол хэлний хэрэглээний талын орхиод зөвхөн дүрмэн дээр яваад хэрэглээгээ зөвхөн уран зохиол дээр хязгаарлаад ингээд явдаг байсан учраас бид нар бол үндсэндээ шинжлэх ухаан руу 6 дугаар анги 7 дугаар анги шинжлэх ухаан руу орж ирэхэд олон хүүхдүүд би монгол хэлэнд сул математикт дуртай. Тэгэхээр бол манай энэ монгол хэл соёлыг бага ангид нь ялангуяа бид нар 5 дугаар анги хүртэл нь бол энэ монгол хэлнийхэн чадварыг Жишээлх юм бол минутанд хэд уншиж байна уу гэдэг байсан бол одоо энэ хүүхэд бүтээлчээр унших төвшний хэддүгээр төвшний хүүхэд вэ? 5 дугаар төвшин бол ингэж чаддаг болсон байна. 4 дугаар төвшин бол ингэж чаддаг болсон байна гэдэг чадвараар хэмждэг болж байгаа. Бага боловсролын цөм хөтөлбөр өөрөө Монгол хүнийг бий болгох, Монгол хүн болгох тэр сэтгэлгээ ухамсарыг Монгол хэл соёлоор нь дамжуулж бий болгоно гэсэн хамгийн үндсэн зорилт нь байна. Тэгэхээр манай цөм хөтөлбөрийн хувьд бол сайжирна, хөгжин, үг хэллэг, томьёолын хувьд бол илүү их цаашаа зүгшрэх, илүү сайжрах боломж бол байгаа. 8 дугаар ангийн хүүхдээс тэр лагсрынгийн тэгээ өрөөлийг хурцлж өөрөө гэдэг энэ зүйлийн хөвлөгийг хэлчихвээ байна гэдгийг ойлгохоос нөхөд зарим багш нар нь ойлгохгүй гэж. Тэ? Чи одоо монголчуудад тийч сэтгэж байгаа байхгүй. Ерөөсөө альва хүн төрлөختөн бол задуу үедээ бүх мэддэг чаддгийн зааж сургаа тэгээ өөрсдөө мөнгө хүсэг үздэг гэдэг энэ түүхэн үннийг л уун сайхан аргаар дэлгэсэн байхгүй юу? Тэр фангийн чинь тэр зөвлөх юмар ингэсээр байгаад одоо хэлгасраад үлээхэд тасдахаар болгож байна шүү дээ. Тэгээ тэр тасдахаар болж байгаа утга гэдэг чинь жинхэнэ одоо монгол хүн болцсон боловсрцсан иргэн байт таарна шүү дээ. Хин нэгнээс хуулж авчирсан одоо Америкийн босрал Японд ч гэдэг юм уу те Японы босрал Монголд ч гэдэг юм шууд тохирноо таарна гэж аль ч талаасаа байдаг. Тэгэхээр тухайн үндэсний ард түмнийх нь онцлог юу юм бэ гэдэг дээр тэр дэлхийн шинжлэх ухаан технологийн үндсэн олд амжилтыг бид нар үндэсний болгож суулгах хэрэгтэй. А тэгжээж Монгол улс өөрийн онцлогтой өөрийн үндснээр хөгжинө гэсэн үг. Яг монгол хүнийг монгол хүн байлгах. А тэгээ дээр нь дэлхийн хүн байлгах ийм үндсэн хоёр одоо шаардлага зорилтоо шаарддаг юм. Тэргээр тэмээ ачаатай айл ингээд нүгэж явж байхад хүүхдтэй халуун домбтой цай одоо гамбир хайраад ингээд явуулдаг байлаа. Энэ юу? Боловсрал уу? Боловсрал биз? Энэ ч хүн болохын боловсрал шүү дээ. Бид нар ч хүн л болох гээд байгаа шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр одоо бол яаж юм? Хажуу айл нүгэж явж байхад ганц юм гаргаад өгөхгүй. Полона Карпинигэд нэг жуулчин биш та Францын одоо манай одоо ирж манайхныг баахан муу хэлсэн. Өмхий үнэртэй заартаа ердөө энэгээрэл Европыг эзэлсэн тэрнээс үдэнд юу ч байхгүй гэд нэг айхтар бидний муу хэлсэн нэг нөхөр бил тэн дотор нэг ганцхан хөлөөр монголчууд юм багц. Тэр нь юу вэ гэхдээ зэрэг энэ монголчууд чинь архиуд юм байна. Тэгтээ хизээж хоорондоо зодтолддог юм байна. Бие биенээ хүндэлдэг юм байна. Маш эвтэй байд юм байна. Тэрний чинь гадны хүн хараад биднийг үнэлсэн үнэлэлт шүү дээ, тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бид ч одоо юу бие биенээ зодох нь битгий хэл алаад л байна шүү дээ. Жишээлбэл та нар одоо сүүлийн мэдээлэл сонссон бол тэр Ромын пап хэлсэн байгаа шүү дээ.
Хүүхдүүд хаяа жавтыг хүртээх нь бас заримдаа зөв байдаг гэж. Хэрэгцээ загтаа юмыг жаахан хүчирхийлэн аргаар зохицуулах нь үнцэнтэй хэвээр байдаг. Хүмүүс оршиж байгаа учраас. Тийм юм байхгүй юм бол энэ дэлхийн ертөнцид айрам гэж байх ямар хэрэг вэ? Хууль гэж байх юм юу хэрэг вэ? Тийм ээ? Хүүхдүүдийг бүр буруу зүйлрүү зүтгээд байхад угсраа татах ихэд нь байх л шүү дээ. Аавд нь байх л шүү дээ. За хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл бол хүмүүнлэг үзэл санаа гэж үздэг шүү дээ. Тэр дундаа энэ хүмүүнлэг үзэл санаан дээр суурилсан боловсрал бол хамгийн зөв хөгжлийн зам байдгиймаач гэж эрдэмтэд тайлбарласан байдаг. Тэгвэл бид энэ хүмүүнлэг үзэл санааг боловсролынхаа энэ шинжилсэн хөтөлбөрт хэрхэн тусгаж өгч байгаа юм? Монголын боловсролын хамгийн гол үндсэн зорилт бол ямар ч мэрэгжлийн хинбэ үл хамааран тэр хүн бол хүн болж төлөвшөх ёстой. Тэр хүн болж төлөвшнө гэдэг бол тухайн суурь чадвар гэж байгаа. Ялангуяа ерөнхий чадвар гэж байгаа. Хуучин бол хүмүүжлийн цаг гэдэг ингээл тусдны юм бодоод байлаа шүү дээ. Одоо ямар арга хэрэгжилж ийнэ гэхээр хөдөлмөрийн хичээл дээр хогоо бүрэн цэвэрлдэг болёо. Тэг үнэхээр хүүхэд ингээд тайчилж наад зурж явахдаа хогоо цэвэрлээлэвэл цэвэрч нимбаа зам сурж байгаа. 2 настай хүүхдүүдийн тоглоомыг одоо Булган аймагт тэр нөгөө цэвэрч нимбаа занг сургахын тулд бүх тоглоомын хайрцагт хийцсэн багш биш. Тэгээ хүүхэд яадаг вэ гэхээр 2 настай хүүхэд. Очоод өөрийнхөө тоглоомыг сонгож авч тоглолцоод тоглоод уудахаараа нөгөөдхөө буцаад хайрцагтаа хийгээд аваач тавиад дараагийнх нь авдаг. За энэ бол үнэхээр тэр нимба гэдэг юмыг бол энэ наснда энэ хүүхдэд сурдаг юм аа. Тэгээ 2 настангууд чадж гин үү чадж гин. Нүдэн дээр чадж. Гэтэл бидний хүүхдүүд чаддаг билүү? Тэр аргыг хэрэгэлсэн багш л чадвал сургаж шít. Анх удаага бид нар хичээлийн дигийг маш бодиттой гаргадаг боллоо. Дэг гаргахдаа хүүхдүүдээр зохиолгож байна. Хичээл болгон өөр өөрийн өнгөтэй, өөр өөрийн дигтэй. Тэгэхэд ямар дигүүд тэр дигүүдийг гаргаж байгаа хүүхдүүд бол анх удаага дүрм зохиож байгаа Монголын ард түмэн. Анх удаага хууль дүрмийг биелүүлж үзэж байгаа, зохиогоод биелүүлж үзэж байгаа хүмүүс байхгүй. Өөрснөө зохиогоо биелүүлж байгаа. Тэгэхээр одоо хүмүүжлийн хувьд хуулийг дээдэлдэг ард түмнийг яаж төрүүлдэг вэ гэхээр өглөж дуулаж биш, яг тийм хичээл дотор тэр хүмүүжлийнхаа ажлыг багтааж явдаг юм л да. Нэггээр хэлбэл хүмүүжил гэдэг чинь тусдаа зүйл биш ээ. Энэ бол хичээл дотор багтаагаа явдаг. Ерөнхийдөө бол энэ хүүхдийн үндэс зүйл гэдгийг олж харах хэрэгтэй шүү дээ. Тэр байгалийн өгөгдөл гэдэг нь тэр хүний өөрийнх нь давуу тал. Өөрийнх нь одоо үндэс зүйл гэж зайлж болно. Тэгээд тэрэн дээр суурилсан хүний хөгжил байх хэрэгтэй байхгүй. Тэгээд боловсролыг өөрчлөх, шинжлэх тухай асуудал яриад байна л да. Тэгээд боловсролыг өөрчлөхийн тулд, шинжлэхийн тулд юу шинжлэх, ямар үр дүнд хүрэх юм? Энэ яаж ийм ихлэр зэрэг эцсийн боловсролын шинжил бол хүнлэг боловсролын өөрчлөлийг бий болгох хэрэгтэй шүү дээ. Тийм ээ? Тэрнээс айдастай, тийм ээ? Тулгсан, хүчилсэн, аль утсан ийм шин чанартай хуучин тогтолцоо өөрчлөх шаардлагатай гарсан. 3 настайч бай, 4 настайч бай, 5 настайч бай хинч байсан нэр хүндтэй байхыг хүсдэг юм. Багшийнхаа өмнө нэр хүндтэй, аав ээжийнхээ өмнө нэр хүндтэй, өвөө эмээгийнхээ өмнө нэр хүндтэй байхыг хүсдэг. Тэр хүсэл нь суралцахад нь байнга дэмжлэг болж идэг. Тэгвэл тэр хүний хүүхдүүдийн нэр хүндийг хамгаалдаг сургалтыг одоо бид яаж хийх юм бэ? Жишээлбэл одоо уламжилт арга бол 30 хүүхдтэй анги дотор багш гарч ирээд самбар дээр 2 дээр нэмхэн 2 тэнцүү хэдвэ гэж асуудаг. 3 хүүхэд маш хурдан боддог 3 гараа өргөлөө нөгөө 3-аас асуу хариултаа авчлаа. Баяр хүргээ сайн байна суу. Үлдсэн 29 ямар байдалтай үлддэг. Нөгөө нэр хүнд нь хөсөр хаягдаж үлдэж шээ. Зөвхөн бичүүлдэг. Бичүүлээд бичлээд 7 минутанд бичээрэй. 5 минутанд бичээрэй. Хүүхэд өөрөө сайхан бичээл. Тэгээд за боллоо. Бичсэн. Нөгөө хүүхд болгон багшийнхаа өмнө би бичсэн гэдэг тэр нэр хүнд би чадлаа шүү багшаа гэдэг тэр нэр хүндийг ингээл хадгалаа л яваад байгаа. Тэрний дараагаар нэг айхтар юм бол багшийн таны мэдхгүй чанар. Шав хүний одоо сурч байгаа боловсрч байгаа хүний хүндлэх чанар. Гэт 2 айхтар юм байдаг байхгүй Монгол сургалтанд бол тарих хизээ хамгийн их хөгжлийнхаа тэр саяны 8 талбар яаж хөгжлийн тэр хөгжих хүсэл төрдөг вэ гэхээр магтаал, итгэл.
Тэгэхээр одоо манай багш нар суралцах хүүхдээ хичээл заахын өмнө нэг зүйлийг боддог болсон. Яаж хүүхдийнхээ итгэлийг авах вэ? Итгэдэг хүндээ бол хүүхэд нээлттэй байна. Тийм учраас багш бол хүүхдийнхээ итгэлийг хүлээх тал дээр бол ажиллаж шин. Итгэлийг авахын тулд бол багш зөөлөн харилцаа руу орж. Өөрөөр хэлбэл би бүхнийг чадагч гэдэг зүйл биш. Жишээлбэл энэ итгэлийг хүргэхийн тулд би эцэгчүүдэд нэг зүйлийг байн хэлдэг. Хүүхдийнхээ багшийг хүүхдийнхээ хажууд муулахаа болоорой гэж. Ер нь бол багшийг бол аав ээжээсээ илүү багшийг шүтээ шүү дээ. Биеийг бол ээж авд төрүүлнэ. Эрдэм ухааныг бол багш өгнө гэсэн ус. Багшийг бол биднээс одоо бүр гайхамшигтэйхээр дээдлэж багшийг шүтэх тусдаа би дасан томоохон тогтолцоо бол байж ирсэн. Багш номлож байгаад бол дундуур нь тасалж юм ярихгүй байх, хинэггүйтэй суух байх, хүндэтгэхгүй байх, бараг гуталтайгаа суухыг хүртэл цээрэлдэг шүү дээ. Заавал гутлаа тайз суух, завилд суух, багшийн хажуу суухад багшаас заавал доор суух хэрэгтэй. Багшийн дээр заларчаа одооны сургалтыг харахад багш нь тэр доор юм яриад шавнар нь бүр дээрээс ингэж юм хардаг барьдаг. Тэгээд багш нь нэг боол юм шиг болчихсон. Юмын заах хэрэгтэй болцсон. Нэг сурж байгаа шавнар нэг эзэн шиг болчихсон. Ингээд ийм харьцаатай бол багшаас эрдэм төрдөг. За хуучин шиг одоо багш ламынхан хөлийн нугаагаад өвдөгнөөс над сахаа болио гэхэд за энэ дорж өгш. За ямар ч байсан дорж өгш шиг болох юмсан. Дотоод сэтгэлийн хүч. Багшийг хүндлэхгүй байх юм бол эрдэм төрөхгүй. Багшийг шүтэж чадахгүй бол эрдэм төрөхгүй. Багшийг дээдлж чадахгүй бол мөн адил багшийн тэр авьяас эрдэм бэлэг бол хүүхдэд ерөөсөө шавьд бол суудаггүй. Тэртээ тэрэнгүү тэр ангийн тэр хичээл аав ээж хоёр ирж заахгүй нь тодорхой. Тэр багш зааж байгаа. Багштай тэр хүүхэд хамт суралцж байгаа. Гэтэл хамгийн итгэх ёстой хүний хажууд нь муулдаг. Үсээ муухай самсан байна. Хумсаа муухай будсан байна. Үе уунч ханга юм. Яахаар алтан бөг зүудгийн. Тэр харваас тэр бүтэхгүй шиг. Энэ юм болоо. Муулмаар бол гэрээ гадаа гараад тэр авгаанартаа нийлэн муулж болно шүү дээ. Хүмүүнлэг эрхчлөөтэй ардчилсан нийгэм гэдэг нэг юм үндсэн хуулинд би бол энэ тавьсан малгайг бол буруу малгай гэж үздэг юм л да. Тэр малгайнтай цадчихад малгайнд дагуулдаг толгоогоо бодох хэрэгтэй байна шүү дээ ингэж. Америкт сурагчд нь багш нараа загначч болдог юм гэлээ. Тэв учраас загнаж болно гэд байх юм бол би үгүй тэгж болохгүй л гэж хэлж байгаа байхгүй юу? Манай улсад бага ангийн багш нарын ур чадварыг үргэлжид дээшлүүлэх, сайжруулах тал дээр төрийн бодлогоор дэмждэг. Учир нь энэ насныхантай ажилдаг багш нарын ажлын ачаалал маш их байдаг тул төрөөс нийгмийн асуудал, мэрэгжлийн ур чадварыг нь сайжруулахаар дэмжихээс өөр аргагүй байдаг. Үндэстнийхээ эрхэм зүйлээр нэгэнт төлөвшчихсэн оюун ухааныг хүн төрөлхтний ололт амжилтаар хөгжүүлэн хүчрхэгжүүлэхэд маш хялбар. Өндөр ур чадвартай гадны багш нарыг хөлслөөд авчирхад мөнгө байхтал хангалттай шүү дээ. Харин үндэстнийхээ соёл, уламжлал тэр эрхэм зүйлсийг хичнээн их мөнгө байгаад ч худалдаж авч болохгүй шүү дээ. Цаг хугацааны өртгөөр хэмжигддэг, үн тогтоож болохгүй тэр эрхэм зүйлс бол энэ юм. Хүүхдийн бүрийн ур чадрыг хөгжүүлэхийн тулд яг энэ хөтөлбөрийн хүрээнд багшаас ялангуяа маш их ур чадвар шаардлагатай юм шиг харагдаж байгаа. Тэр дундаа багангийн багш нар бол илүүтэй их ур чадвартай байх шаардлагатай гэдэг нь ажиглагдаж байгаа юм л да. Тэгэхээр бодит нөхцөл байдал өнөөдөр ямар байгаа вэ? Хүндрэлтийн юмнуудыг гарч иж байна. Ягаад гэхээр бид нар улсын хүчний бэлтгэж чадаагүй. Тэгэхээр зэрэг тэр хичээлийн одоо тэр хүүхдний хөрвийг хөгжүүлэх хичээлийн технологи бүрэн хэмжээгээр боловсрч гарч ирээгүй шүү дээ. Дуршигтаад үр дүнгээ өгсөн юм алга шүү дээ. Тийм учраас тодорхой хугацаа хэрэгтэй. Тэр хооронд бол болсон хүчний бэлтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүүхдээ наривч судалдаг тэр ангийнхаа хүүхдүүдийн тэр давуу талыг олж харах. Анги удирдсан багш бол одоо судлаач байх хэрэгтэй болчихж шүү дээ. Ялангуяа бага ангийн багш нарыг. Тэгээ манай практикт нэг алдсан том алдаа бол багшийг зөвхөн багшаар бэлтгэжсэн байхгүй. Ялангуяа одоо тэр бага боловсрол тэр анхан шатны суур боловсролыг өндөр мэрэгж одоо дээд мэрэгчлэр өндөр ур чадвартай тийм ээ хамгийн өндөр салентай багш тэр анхан шатанд ажиллаж явах хэрэгтэй. Манайхаа яаж техникумор бэлдээд дунд мэрэгчлэр бэлдээд дунд зэргийн цалин өгөөд тийм хамгийн гол одоо мессенд тавьсан ийм том алт. Тэр одоо багш нар энэ эрдэм номтой улсын тарихын дугуйн агуу их боломжуудыг хаана хийж хаана нууж ярих гэдэг юм.
боловсрол дээр би эдийн засгийн яриад байхаар би гутах шиг болдог. Яг гэвэл боловсролдоо зарах эдийн засаггүй их орныг бол ямар их орн гэх вэ? Яаж хүсээд би анги руу орж хичээл заахгүй юм л та. За игээд чадахгүй юм л та. Тэрий чинь чадахын тулд нэлээд хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр би ямар сайхнаар бодлооч манай яамных ч байд юм уу, эрдэмтэд ч байд юм уу, улс төрч ч байд юм анги руу орж хичээл заахгүй, эцэгч байд юм. Багш л заа. Тийм учраас яг тэр зааж байгаа багш нар нь өөрчлөгдөхөөр хүүхдүүд нь шал өөр болох юм л та. Үр дүн гарахад бол үнэхээр маш хурдтай үр дүн үзүүлж байгаа нь багш нарын хандлага бол бүгд өөрчлөгдсөн. Бүгд өөрчлөгдсөн. Хүүхэд бүрийг хөгжүүлж болно гэж багш нар бүгд итгэдэг болсон. Багш нар хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүйг одоо бараг 70-80% нь өөртөө бий болгочлоо. Авчлаа. Тэгээ бид нар бол хүүхдүүдээ яваад шүү дээ. Ер нь бол өстой судалгааны ажил хийгдэж байгаа шүү дээ. Багийн багш нарт бол судлаа тэгээд төвшнгөр нь ангилна. Тэгээд тэрнийг бол ахиц амжилтын улирал гаргаад хүүхэд агсан төвшөнд байвал бас өөрөөсөө урам аваад тэгээ яваад байдаг. Тэгэхээр анги 100% гэж байхгүй шүү дээ. Бас нэлээд сул төвшингийн өвчин тэрэнд тохируулсан даалгаврын сан бүрдүүлчих шүү дээ. Тэрэн дээрээ тэгээд баг хинзээгээр хүүхд ерөөсөө шинжилсэн хөтөлбөр чинь агцаар нь дүгнэ, өөр нь дүгнэ, өөрийн битийн нөгөө ингээд дээр үеийг шиг үнэлгээд байгаа шүү дээ. Тэр чинь зүгээр ахиц амжилтаар нь хараад энэ хүүхд энэ төвшөндөөсөн бол дараагийн төвшөнд орчижээ гэдэг ингээ яваад байгаа. Тэр нь их амжилттай байгаа. Бидний нэг цагийн үргэлжлэх хугацаа бол 40 минут шүү дээ. Тэгэхдээ нэг багш сууна гэж юусоо байхгүй шүү дээ. 40 минутанд 30 хүүхдэд хурж үйлчлэнэ гэдэг бол багшд бол бас маш асрыг хурд шаардж байна те. Тест уур ухаан, арга зүй, эв зүй бүхэл юм шаардж шүү дээ. Тэгээ энэ шинжилгээ хөтөлбөр чинь багангийн багш нараас маш их хэрэглэгдэхүүн шаардж байгаа. Багангийн багш нарыг ер нь хөгжүүлэхгүй бол ер нь одоо цаг үеэсээ хоцорч байна. Одоо сүүлийн хүүхдүүд чинь биднээс илүү мэдээлэл авж байна. Мэдээллийн олон сувагтай болсон тийм ээ. Тэгээ аав ээж нь ч гэсэн одоо мундаг эцэгчүүд ч хүүхдүүд их ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар цаг үетэйгээ нийлээд хоцрох магадлал ерөөс их байгаа учраас биднийгээ сургалтанд үнэхээр суулгах шаардлагатай байна шүү дээ. Тэгээ яг багангийн багш нар бол бүгд энэ жил тайлангаа харуулж шít сонсголтоо. Хүүхэд бол 7 байсан бол одоо 25 боллоо. Хөгжим тоглож чаддаг хүүхэд 3 байсан бол одоо 26 боллоо. Энэ 26-ыг 20 гитар хүртэл тоглож чаднаа. Бодлого бод чаддаг хүүхэд төд байсан бол ийм боллоо. Бүр сая хамгийн сүүлд Орхон аймагт очиход надтай уулзсан багш бол ангийнхаа 30 хүүхдийг 30 уулангийн 1-р ангийнхан мөртлөө 3-р ангийн тоо бодуулаад сургацсан. Тэгээ одоо энэ хүүхдүүдийг 5 төгсөх гэд би ер нь ямар хэмжээнд аваач төгсөхгүй мэдэхгүй байна гэж байна. Одоо яг энэ бодлогыг бариад энд итгээд найдаад явж байгаа хэсэг дээр бол маш тодорхой гарсан. Одоо жишээлбэл бид тэр дэлхийн шилдэг 100 сургуульд оюутан сургана гэж зорилго тавихад маш ойлгомжтой үр дүн яаж гарч ийнэ вэхлээр өнгөрсөн жил тэр сургуулиудад нэг 86 хүүхэд урилга авсан, тэнцсэн. Энэ жил 300 төгссөн. Тэнцсэн хүүхэд нь. Нэгбэр хэлбэл дэлхийн топ гэж байгаа сургуулиудад Монгол залуучууд тэнцдэг болсон. 5 жилийн дараа бол одоо манай мянган инженерийн хөтөлбөрийн үр дүн, дэлхийн шилдэг 100 сургуулийн үр дүн, тэгээд герман сургуулийн үр дүн, тэгээд энэ сургуулиудын шинжиллийн үр дүн, тэгээд баг дунд боловсролын өөрчлөлт бол бүр ингээд бүр шал өөр болго. Сургалтын хөтөлбөрийг шинжлэхэд юуны өмнө сургалтын орчин аягүй чухал тийм үү? Мэдээж хэрэгтээ багшийн мэрэгжилдээ ирэх тухай, багшийн ур чадварын тухай асуудал гарна. Энэ шинжилсэн хөтөлбөр бол нөгөө онол практик хоёр бол заавал хамтдаа явж байгаа хэрэгтэй. Тэгэхээр зэрэг практикийн янз бүрийн одоо туршилтуудыг хийх гэхээр сургалтын техник хэрэгсэл тоног төхөөрөмжийн дутагдлууд гарч ирээд байна л да. Одоо жишээлбэл химийн хичээл дээр яг хөтөлбөр дээр ийм туршилтуудыг ингэж хийнэ гэдэг ингээд ажлын схем дээр нь цаагаад өгчдөг. Тэрнийг ингээ хийх гэхэд сургуулийн нөгөө одоо сургалтын бааз тоног төхөөрөмжүүд нь дутагдaltaа. Тэгэхээр зэрэг ер нь бол энэ хөтөлбөрийг хийхдээ бол цогцоор нь нэлээд сайн хийж өгөхгүй бол бас ингээд хоёрдмол ийм юмнууд бас гарч ирээд байгаа. Ажиглагдаад байна. Энэ шинжилсэн хөтөлбөрийн нэг гол давуу тал бол заавал багш нар сургууль хичээл хэрэглэгдэхүүнтэй байж хичээл заа. Ер нь бол боловсролын шинжилэл бол хүндэл очих хэрэгтэй. Хүүхдтэй очих хэрэгтэй. Солиорлын сургуулийн хувьд бол бид нар зориулалтын байр байшин байхгүй. Одоо та нарын сууж байгаа энэ байшин гэлтэхэд нөгөө конторын зориулалтаар баригдсан тий энэ нөгөө нэг 5 тухтай чимээгүй орчинд хөгжим давтна гэсэн тийм ойлголт бол манад байхгүй шүү дээ. Үнэхээр эн чинь бол юу гэдгийг манай Монголын хүүхдүүд нөгөө ямар ч
орчин дасан зохицох чадвартай гэдэг энэ утгаараа л энэ сургалтын үйл ажиллагааг явуулж байгаа. Олон жил одоо боловсролын салбарыг тэргүүлэх салбар болгоно гэдэг олон жил ярьлаа шүү дээ. Тэгэхээр зэрэг боловсролоо дэмжих хэрэгтэй төрөөс. Тэгжэл боловсрол хөгжих ёстой. Тэгэхээр одоо өнөөдөр багш нарын авч байгаа цалин ямар байна? Тийм ээ? Сургууль маань ямар хэмжээнд хөгжиж байна вэ? Боловсролын салбар маань ямар хэмжээнд хөгжиж байна вэ? Ингээд ороод хий эргээд байгаа юм байхгүй. За бага хэмжээний ахис байж болно. Маш богино хугацаанд бид нар дөрвтэй шинжилж хийх ёстой. Тэгэхээр зэрэг одоо өнөөдөр боловсролын салбарын гендерийн асуудал маш хүнд боллоо шүү дээ. Одоо ерөнхий боловсролын сургуульд эрэгтэй хүн улаан номонд орох гэж шүү дээ. Ерөөсөө ерөнхий боловсрол эрэгтэй багш нарын тоо бол эрс багассан. Яг гэвэл одоогийн энэ авч байгаа цалингаар өрхийн тэргүүн тийм ээ. Өөрийнхөө амьдралын баталгааг бий болгож чадахгүй гэдэг асуудал. Тэгэхээр яаж ийм гэхээр одоо уул уурхаж гэдэг юм аль болохоор цалин мөнгө сайтаас салбарлуул явж шít. Хөгжин гэж их олон жил ярьлаа хөгжлийн бодлогын талаар. Гэхдээ хөгжил гэхээр нөгөө л уул уурхаагаа түшгэлэх юм яриад байна л да. Уул уурхааг түшгэлсэн өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бид тэгвэл хөгжиж чадсангүй. Хөгжлийн бодлого гэдэг нь яг юугаа хэлээд байгаа юм? Тэгэхээр боловсролын бодлого бол Монголын хөгжлийн бараг цорын ганц бодлого байх ёстой. Гадны том хөгжилтэй орнууд бол хүнээ хөгжүүлэхийн тулд амиа тавьдаг байхгүй. Манайх бол малаа өсгөх, эдийн засаг өсгөх тухай. Мэдлэг үйлдвэрлэж чадахгүй бол хөгжил байхгүй. Барилга байшин бол байна. Зам харгуй бол байна. Хүмүүс ажиллахын хоолунд бол байна. Хөгжил бол байхгүй. Харин хөгжил бий болгохын тулд бол цоо шин бүтээгдэхүүн үйлдвэрлэж 7 тэрбум хүнд худалддаг. Цоо шин шинжилх ухаан гаргаж 7 тэрбум хүнд хэрэглүүлдэг. Ийм л ард түмэн болж өөрчлөгдөх. Тэр хөгжлийн бодлого гэдэг бол ерөөсөө л энэ боловсролын бодлогыг хэлж байгаа. Ерөөсөн монголчуудад өнөөдөр боловсролын тухай асуудал ярих гэж байгаа бол үндэсний үзэл санааны нягтралын асуудал байна. Энэ томьёолыг хэн нэгэн хүн урд нь хэлсэн болов уучлаарай би бол бараг өөрөө бодоод хэлж яах гэж бодож байна. Үндэсний үзэл санааны нягтралын асуудал. Энэ бол үзэл суртал бол биш. Энэ бол огт биш. Энэ нягтралгүйгээр ямар нэгэн том хөгжилд хүрнэ гэж бол би ерөөсөө бодохгүй байхгүй. Энэ нягтралгүйгээр хичнээн мөнгө байгаад ч, хичнээн алт байгаад ч, хичнээн үрс байгаад ч бид нар юм хийж чадахгүй байна л гэж би бол ингэж л бодож ойлгосон. Бидэнд маш их байгалийн баялаг. Энэ байгалийн баялагийг үйлдвэрлээд яваад бай гэдэг айгүй хатуу ойлголт бий болчихлоо. Байгалийн баялагийг олборлоод яваад иж болно. Тэгвэл үеийн үед ядуушуул гэж байгаа. Энэ байгалийн баялагийг байнга ингээд олборлоод энийгээ зараад амьдраад байвал үеийн үед ядуу, үеийн үед хөрөмтлөхгүй ард түмэн болно л гэж. Энийг баялагын хараал гэж хэлээд байгаа шүү дээ. Яг тэгвэл бэлэн бараа биш сэтгэхгээ болчихж шүү дээ. Манай боловсролыг юу хүмүүлээд байна вэ гэвэл би бодож явдаг юм. Жилийн жилд тогтолцоон солигддог. Энэ бол Монголын оюун ухааны уурэг тархи ганц үрж байгаа нэг ганц эмзэг хэсэг нэ. Үрээд дуусчих. Ийм байж бол нэг засгийн газар гарч ирээл нэг хөтөлбөр боловсруулдаг. Нэг хууль гаргадаг. Ийм байвал ерөөсөө тэр чинь хизээч тэр Монгол хүүхдийг жинхэнэ одоо тэр өөрийн чинь яриад байгаа боловсралтай болгож чадах, хүмүүжлтэй болгож чадах. За 90-ад оноос хойш бол боловсролын салбарт 14 сайд ажилласан байдгийн байлээ. Тэгэхээр тухайн үед сургуульд орж исэн ялангуяа бидний үеийн залуучууд бол сайн мэдж байгаа хаа. Нэг бол Монгол бичгтэн болгоно, эсвэл хос бичгтэн болгоно гэдэг хөтөлбөр хэрэгжижсэн нь тэгсгээ таг болсон. Сүүлд Кембрижийн боловсролын тогтолцоог нэвтрүүлчих юм бол бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх нэ гэдэг шинжиллийн хөтөлбөр бас хэрэгжижсэн. Өнөөдөр дахиад нэг шинжилэл яригдж байна. Тэгэхээр энд ерөн засгийн газрын төрийн бодлогын залгамж чанар гэж юм байна уу? Уг нь бол тухайн 4 жилд хин гихт сайд тамга барьж байгаагаас үл шалтгаалаад боловсролын салбарын шинжилэлийг шийдэх нь одоо оновчтой шийдэл биш юм шиг санагдаад байгаа юм л да. Юмыг их амархан мартах юм. 80 оны үеийн багш нар ямар хөдөлгөөн өрнүүлж ирснийг мэдв үү? 70 оны багш нар ямар санаачлаг гаргаж ирснийг мэдв үү? 90 оны багш нар одоо энэ лагва багш тэр нэргүй багш
Яндаг багш. Гомбож багш энэ төр. Эдгээр бол энэ хүн өөрөө хийж сурдаг юм байна. Тийм учраас байгалийн ухааны хичээлийг өөрөөр нь хийлгдэг онол гаргаад энэ онлынхаа араас бөөн тэмцэл болоо явж исэн болсон. Тэгэхээр боловсрал бол өөрөө 50 онч бай, 40 онч бай, 30 онч бай, 100 жилийн өмнө ч бай дандаа хөгжил рүүгээ ингээд явж исэн. Манайхан бол нэг сайдан солигдоод тэгээд солигдсон сайдан нэг таалагдсан үгээ хэрэглэхээр л боловсрал өөрчлөгдлөө гэдэг. Бид нар анги руу орж хичээл заахгүй шүү дээ. Тэгэхээр бодлого бол тогтвортой явж байгаа гэж. Би бол тогтвортой гэж бодож байгаа. Хүүхэд төвтэй яаж болох вэ гэдэг тэр эрэлт байнга явж исэн байхгүй. Энэ бол Монгол ганцаараа биш ээ. Бүгд ийм л эрэлт явж байгаа. Хүн болгон боловсрал болохгүй байна гэдэг тухай ярьдаг. Тэгвэл өдөө зэрэгтэй яваа маань Монгол улсыг боловсралыг хөгжүүлж ирсэн үе үеийн багш нар, үе үеийн асар их ажилласан хичээнгүй хүмүүсийн үр дүн гэдэг бас бодох хэрэгтэй. Хэрэв Монголын боловсрал ийм төвшөнд байгаагүй бол өнөөдөр Монгол ийм байхгүй юу гэдэг. Тэгэхээр бид нар цаашдаа үнэхээр өнөөдөр хүртэл явж ирсэн монголчуудын төрийн бодлого боловсралыг хөгжүүлж ирсэн тэр үе үеийн хичээл зүтгэж явж ирсэн хүмүүс бол сайн болохын төлөө явж ирсэн. Одоо ч бид нар бас дараагийн төвшин сайн болохын тухай ярьж байгаа. Агуулгын хувьд ч бай, арга зүйн хувьд ч бай, хэрэглэгдэхүүн хувьд ч бай, яа сайн болох вэ гэдэг зүйл байна. Гэхдээ өнөөдрийнхөөс төгс сайн болсон гэсэн үг ш. Ахиа чаасан цасан сайжруулна. Магадгүй үг хэллэг, ойлголт, арга замаа уламж цаашаа сайжруулна. Тэгэхээр боловсрал өөрөө процесс, тасралтгүй хүнийхээ хөгжлийг дагаж, шинчлэгдэж, өөрчлөгдөж, хөгжил явдаг зүйл. Боловсрал өөрөө хөгжих үйл явц учраас энэ салбарын бодлого цаг үргэж шинчлэгдэж байх ёстой байдаг. Шинчлэл нь практик, бодит амьдрал дээр зөрчил, зарим тохиолдолд алдаанд ч хүргэдэг учраас боловсролын бодлого гаргагч, хэрэгжүүлэгчид, сурагчид эцэг эхийн санал шүүмжийг байнга сонсож, эргэх холбоотой байх шаардлага гардаг. Эцэг эхчүүд бол бусад салбарыг төлөөлж байдаг. Инженер, фермер, эмч, гал сөнөөгч, тогооч, нийтийн үйлчилгээний ажилчид байдаг. Энэ эргэх холбоо нь бодлого, практик хэрэгжилт хоёрын алдааг илрүүлэн гаргаж, шинчиллийн бодлогыг амжилттай хэрэгжих үндэс болдог юм. Та хүүхдийн хүмүүжлийн талаар их юм ярьдаг хүн. Сухам Линский ингэж хэлсэн юм. Хүүхэд бүр математикч болох албагүй. Харин ирээдүйд эцэг эх болох ёстой гэдгийг мартаж болохгүй гэж. Мэргэн үг шүү. Энийг л бид тунсан анхаарах ёстой юм да. Сухам Линский гэдэг чинь кино жүжигч юм билүү?